Сайн байцгаана эрхэм үзэгчдээ манай Syndicate Talk ярилцлагын нэвтрүүлгийн маань шинэ дугаар өөр эхэлж байна. Энэ дугаараараа бид нар маш чухал асуудлыг хөндөхөөр эрхэм зочдтой урьсан байна. Хүний эрх ба иргэний орон зай гэдэг одоо чухал сэдвийг хөндөж байна. Тэгээд хүрэлцэн ирсэн эрхэм зочдтой би та бүхэн танилцуулъя. Миний зүүн гар талд Долгион, Аярын буюу одоо хараат бус судалгааны хүрээлэнгийн зөвлөх мөн хүний эрхийн комиссийн үндэсний хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Дондов, мөн Инх Бадрал цогц хөгжлийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал, мөн манай Амар Заяа бодлогод залуусын хяналт төрийн бус байгууллагын захирлаар хүрэлцэн ирсэн байна. За, аюул бол асуухан байгаа. Тэгээд нэвтрүүлгээ эхлэхээс өмнө энэ ялгаатай нэр томьёо тодорхойлтын талаар та бүх яг ингээд төрийн иргэний нийгэм байгууллагад ажилладаг хүмүүсээс асуумаар байна. Аюул бол юм байна. Төрийн бус байгууллага, зарим нь ашигын бус байгууллага гэж ярьж байна хуулийн төслүүдээр. За, сайн дурын клубүүд, иргэний нийгмийн байгууллага бас нэг том малгай яриад байна, тий. Дээрээс нь тэр сонирхлын бүлгүүд, за өөрөө өөрийгөө зохицуулдаг байгууллагууд гээл тэ эхнээс одоо энэ худалдаа ажилтны танхим тусдаа хуультай, нотариочдын танхимч гэдэг юм уу. Одоо ингээд би өөрөө ингээд бүр толгой иргэд байна. Энийг өстой аягүй энгийнээр та бүхэн тайлбарлаад өгөөч. Бид нар яг энэ нэр томьёоноос юуг нь анхаарах хэвээр, юуг нь яг ойлгож авах хэвээр. За би ярилцлаа. Иргэний орон зай гэдгээр нь тайлбарлал илүү ойлгомжтой байх гэж бодож байна. Тэгээ энэ дотор нэлээд олон таны сая дурдсан газрууд орох боломжтой. Тэгээ бид нар болохоор энэ иргэний орон зай дотор тоглож байгаа тоглогчдыг ерөнхийдөө нэг өнцгөр хараад төрийн бус байгууллага гэж нэрлэчихэд байгаа. Төрийн бус гэж байгаа тийм non-government гэдэг. Тэгэхээр энэ дотор заавал тамгатай, тэмдэгтэй, гэрчлэгээтэй төрийн бус байгууллага байхаас гадна өөрсдийнхөө үзэл бодол, үнэт зүйл, нийтлэг эрх ашигынхаа төлөө нэгдсэн бүх сонирхлын бүлгүүд байж болж байгаа. Жишээ нь клубүүд, сонирхлын клубүүд тий. За тэгээд хувь хүн байж болно. Дангаараа, ганцаараа тий. Гэхдээ одоо нийгэм дээр байгаа нийтлэг эрх ашиг төлөөд ганцаараа ингээ яриад яваад идэг тий. Ийм хүмүүс байж болж байгаа. За тэгээд төрийн бус байгууллагууд орж ирж байгаа. Улс төрийн намууд хүртэл орно. Үзэл бодол, үнэт зүйлээрээ нэгдээд эхлээд төрийн эрхийг авахаас өмнө тий. Төрийн эрх ашигыг авахаас төрд одоо аль нэг гишүүнийг гарахаас өмнө болоод улс төрийн нам бол жишээлбэл иргэний орон зайныг тоглогч байдаг ч гэдэг юм уу тий. Энийг ингээд томоор нь харна л та. За тэгээд дээрэс нь нэг шинж байна. Тэр нь юу вэ гэхээр төрөөс ангид байх хэвээр. Төртөө халаас нэгтэй, удирдлага нэгтэй биш. Төрөөс тусдаа зах зээлээс тусдаа буюу ногдол ашиг хуваарлахгүй тий мөнгө эргэлдүүлээд олоод тэрнээсээ хувь эзэмшээд ээж болохгүй ашигын төлөө байж болохгүй дээрэс нь гэр бүлээс тусдаа буюу одоо юу гэдгийг ихнэр нөхөр тий ээж охины байгууллага гэдэг юм уу ийм холбоос үлбэ гэр бүлээр байж болохгүй гэсэн ийм нийтлэг ийм зохицуулалт ингээд томоор нь харах юм бол ингэж л харж болно гэсэн үг ямар тохиолдолд төртөө жоохон давхцаж болох вэ гэхээр төрийн зарим чиг үүргийг гэрээлэн гүйцэтгэдэг төрийн бус байгууллагууд байдаг тийм хүчирхийллийн эсрэг ажилтдаг эмэгтэйчүүдийг хамгаалдаг хүчирхийлд өртсөн хүмүүсийг хамгаалах байрандаа байлгадаг ч гэм төрийн гар хүрч чадахгүй байгаа хэсэг дээр очиж үйлчлэгээ үзүүлдэг төрийн бус байгууллагууд жоохон давхцсан. Зах зээл дээр бас жоохон давхцал бий. Тэр нь юу вэ гэхээр хүмүүс төрийн бус байгууллага иргэний орон зай, иргэний нийгэмдэр ажилдгаа гэж сайн дураараа ажилдгаа гэж ойлгочих юм бол цалин авахгүй юм шиг тий мөнгө олж болохгүй юм шиг ойлгогдоод идэг. Үгүй ээ, энэ нь бол мөнгө олж болно. Тэр байтугай нийтийн сайн сайхны төлөө аж ахуйн үйл ажиллагаа эрхлээд тэндээс олсон орлогоо ажилчдынхаа цалин болгож тавиад тий байгуул ашиг олж болно. Тэрийгээ үйл ажиллагаандаа болон зарцуулах хэрэгтэй гэдэг нэг юм давхцал үүсэж байгаа. Гэр бүл дээр бол бидний мэдж байгаагаар сангууд байдаг тий Балдорж сан, Бат зориг сан ч гэдэг юм уу. Нэг хүний үйл хэргийг үргэлжлүүлэхтэй холбоотойгоор байгуулагдах юм бол үр хүүхэд ач зээнэр нь ингээ нийлээ тэр сангаа ингээд тэр хүнийхээ үйл хэргийг үргэлжлүүлэх зорилгоор нийлж байгуулж болдог тий. Ийм зохицуулалт гэхээсээ илүү ингэж харах юм бол энэ бол иргэний нийгмийн орон зай юм аа. Ийм маш том талбар байдаг юм аа. Ганцхан төрийн бусаар битгий төсөөлөч. Тэр байтугай үйлдвэрчний эвлэл хүртэл ингээ зарим хэсэгтэр ингээ орж ирж байгаа. Шинээр гарч ирж байгаа нөгөө entrepreneur бизнесүүд байгаа тий. Тэд нар бас орж ирж болно гэдэг ч юм ингээд айгүй олон янзаар өргөн хүрээнд харж ижил энэ талбарыг хамгийн хүчтэй одоо төлөөлөх одоо энэ салбарыг төлөөлөх хамгийн хүчтэй байгууллага
нутгийн зөвлөлүүд юм шиг. Бид нар ч авирчтэй те. Бүх юм дээр ер нь те. За та гурван маань нэмээд ингээд иргэний нийгмийн байгууллагууд өргөжөөд олноороо гараад ингээд одоо шудрах хэсний төлөө тий нийгмийн сайн сайхны төлөө үгээ хэлээд ингээд явж байгаа энэ хүмүүс бол ингээд хүнийхээ хамгаалагчд гэсэн ийм том бүлэгт бас ингээд хамраад явждаг. Тэгээ хүний эрхийн хамгаалагчдыг ер нь яах ёстой вэ гэдэг энэ асуудалтаар бол бас олон улсууд санаа зовоод тийм ээ. Тэгээ ер нь бол хүний эрхийг хамгаална гэдэг асуудал бол энэ өөрөө бас зарим тохиолдолд эрсдэлтэй байдаг. Тийм учраас энэ хүмүүсийн эрх ашигыг хамгаалахын тулд зайлшгүй одоо хууль байх ёстой гэдэг тийм ээ. Тэгээд Монгол улс бол 2020 оны 4 сард бол хүнийхээ хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль гээд батлаад ингээ гаргасан. Тэгээ 21 оны одоо 7 сарын 1-ээс хойш бол ингээ хүчин төгөлдөр үйлчлээд явж байна. За ингээ энэ хуулиар юуг зохицуулсан бэ гэхээр зэрэг ер нь хүний эрхийн хамгаалагч гэж хэм бэ тийм ээ. Хүний эрхийн хамгаалагчийг үйл ажиллагаа явуулахад нь одоо ямар байдлаар төр одоо анхаарал хандуулах хэрэгтэй юм бэ? Төр бүр ямар үүрэгтэй юм бэ? Тэ? За хүний эрхийн хамгаалагчийн эрхийг зөрчвөл одоо яах хэрэгтэй юм бэ? Эрх нь зөрчигдөнө гэдэг нь одоо юу вэ гэх мэтийн ийм нарийн зохицуултуудыг ингэж гаргаж өгөөд тий ингээд энэ хууль 21 оны 7 сарын 1-ээс ингээд үйлчлээд явчихж байгаа нь бол бас Монгол улс ингээд Азтай анх удаа хүний эрхийн хамгаалагчийн ийм хуультай болчихсон. Одоо тэр хүний эрхэнд халдах юм бол тодорхой хуулийн хариуцлага хүлээдэг. Одоо тэр хүний эрхийн хамгаалагч гэж одоо иргэний нийгмийн байгууллагууд ч ганцаараа ч бай, эвлэлд нь нэгдээд ч бай, тийм ээ. Ямар нэгэн байдлаар одоо дуу хоолой, ихтгэл үнэмшлээ, үзэл бодлоо илэрхийлж байгаа тэр хүмүүсийн үйл ажиллагаанд бол төр анхааралтай хандаж тэрийг нь дэмжих, тийм ээ. Тэрэн дээр нь одоо гаргаж байгаа тэр санаа бодлуудыг нь одоо улс орныхоо хөгжилд хэрэглэх тийм ээ ямар нэгэн байдлаар шүүмжилсэн одоо тэр асуудлыг буруу шаасан байж болно тийм ээ. Тэгвэл энийг хүчирхийллийн бус даргаар тайван замаар тийм ээ одоо хуран цуглаад илэрхийлж болж байна тийм ээ. Магадгүй өөрийнхөө үзэл бодлыг одоо чөлөөтэй илэрхийлээд яриад тийм ээ одоо олон улсын хэмжээнд ч байдаг юм уу өөрийнхөө орны хэмжээнд ч байдаг юм уу ганцаараа бусдаа нийлээд ингээд үйл ажиллагаа явуулах энэ боломжийг нь өргөн юм боломжоор хангах явдал төрийн үүрэг байгаа байхгүй юу тийм ээ. Тэгээд магадгүй тэр одоо шүүмжснийхэн төлөө тийм ээ одоо хууль ёсны шаардлагууд тавьсны төлөө магадгүй одоо хүний эрхийн байдлын нөлөөлийн үнэлгээгээ хийгээч эдийн засаг бол нийгмийн нөлөөлийн үнэлгээ нь байна уу тэрийг нь үзье тийм ээ. Энэ дээр нь одоо яг хууль тогтоом зөрчигдөж байгаа энэ бодтой ийм шүүмжлүүдийг бол төр өөр маш анхааралтай хүлээж аваад ингээд түүнийг нь одоо үнэхээр үндэслэлтэй шүүмжил байна уу үгүй юу гэдэг дээр нь анализ хийж үзээд хөгжлийнхөө бодлогуудад энийг ингээд оруулаад ингээд явж явах юм бол манай Монгол улсын хөгжилд бол том үнэтэй хувь нэмэр болох хэрэгтэй байхгүй юу тийм ээ. Тэр агуулгаараа бол одоо иргэний нийгмийн байгууллагууд хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бас байгууллагуудыг бол дэмжих тийм тэдний хууль тогтоомжийг боловсронгуй болгох тийм энэ нь одоо нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орны хувьд тийм ээ өөрийнхөө хүлээсэн үүргийнхаа дагуу тийм ээ олон улсын стандартууд тэр нийцэж гэнэ үү дэлхийн хүний эрхийн байгууллагууд дэлхийн хүмүүс хүний эрхийн төлөө улс орныхоо хөгжлийн төлөө яаж ажиллаж амьдарч тийм ээ дуу хоолойгоо өргөж гэнэ үү гэдэг энэ юмд ингэж нийцүүлж бодлогоо тодорхой болгож улам одоо сайжруулж хууль тогтоомжоо илүү сайжруул тэрнийхээ хэрэгжилтэнд ингэж анхааралтай хандаж тийм ээ хэрэгжүүлэхийн төлөө түүнийдээ тэмцдэг тийм ээ тэрний төлөө үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийг дэмждэг ийм байх юм бол одоо хүний эрхийн байгууллагууд төрийн бас байгууллагууд тийм ээ үйл ажиллагаагаа одоо тодорхой ингэж явуулах ийм боломж болж байна гэж ингэж бодож байна. Нэмэхэд нэлийн одоо яг нийтэд үйлчлдэг тийм нийгмийн сайн сайхны төлөө хүний эрхийн төлөө ч гэдэм үү. Яг энэ дээр бас нэг ойлголт нь төрийн бас байгууллагын зөвхөн бас нийтийн төлөө байх албагүй гишүүдтэй үйлчлдэг гэж байдаг. За жишээлбэл ээж нарын төрийн бас байгууллага бид нэр тий нохоо мөс яг тэр тухайн бүлэг тухайн төрийн бас байгууллага бүлэг нэгдснээрээ өөрсдийнхөө л эрх ашиг хангаалах. Тийм бас тэр заавал дандаа нийгмийн төлөө хүний эрх шударга ёс одоо гих албагүй бас байж болно. Тэгэхгүй бол хүмүүс та нар зөвхөн өөрсдийнхөө л зөвхөн танаа байрных нь нийлээд ингээд төрийн бас байгууллага байгуулсан юм байна шүү дээ. Энд чинь яг иргэний нийгэм биш шүү дээ ч гэдэг юм уу буруу ойлгоод байдаг. Тэгэхээр тэр чинь бол яг нөгөө юундаа үйлчилсэн те. Гишүүддээ үйлчилсэн. Тэгээд түрүүн амар заа хийсний жоохон тодруулах юм бол эхлээд иргэний нийгэм байгууллага ИНБ гэдэг төвчлээд байдаг. Иргэний нийгэм байгууллага төрийн бас байгууллага гэд хоёр ялгаатай ойлголтыг сая тайлбарлах гэж оролцсон. Тэгээд тэрэн дотроо өөрөө чинь түрүүн асуусан аюул олон төрлийн юмнууд байна. Яг уу гол нөгөө асуултад хариулах юм бол Монголд жишээлбэл одоо бүхэн ингээ шинээр одоо сүүлийн 30 жилийн шинэ төрлийн байгууллагын институтууд арчлалын институт хөгжиж байгаа шүү дээ. Тэгэхээр яг одоо социологт ч юм уу нийгмийн шинжилгээ ухаанд юу гэж үздэг вэхээр
нийгэм хөгжихийн тулд байгууллага нь хөгжих ёстой. Институт чих ёстой. Тэр нь төрийн ч бай, хувийн хвшилч бай, юу ч бай хамаагүй. Тэгэхээр яг одоо өнөөдрийн яриа гол сэдэв болохын төрийн бус байгууллага нь өөрөө хэр хөгжилтэй цаашдаа яах вэ? Ер нь ямар төвшөнтэй төрийн зохицуулалт гэж ярих байх гэж бодож байна л да. Хүний санаачлан сайхан сэтгэлээс илүүтэйгээр яг энэ capacity building гэж ярьдаг те. Аль нэг хүнээс үл хамаарсан одоо систем ажиллаж ээж илүү үр дүнд хүрнэ гэдэг санаа те. Их Баатарлын саналыг сонсоос яг сайн яг гоо иргэний нийгэм гэдгээ ерөнхийдөө томилбол маш энгийнээр тайлбарлах юм бол иргэд өөрсдөө төрийн оролцоогүйгээр зохион байгуулалтанд орж болж байвал тэнд иргэний нийгэм байна гэж хэмжиж байна. Өөрөлдвөл төр чамайг сургууль сурч гэдэг юм уу та нар нэгдээд энэ асуудлыг шийд гэдэг бол өөрөө төр оролцож байна. Гэтэл төр огт оролцохгүйгээр хахад бид нар тэнд оролцоо зохион байгуулалтанд орж чадчихвэл тэнд иргэний нийгэм орж байна гэж дүгнж байна. Төрийн бус байгууллага болоод ирэхлээр иргэний нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж өнөхтүүд бүртгүүлээд байгууллага болохын тулд Монгол заавал бүртгүүлэх шаардлагатай. Байгууллага гэдэг гэрчлэгээтэй авах хэрэгтэй. Тамга тэмдэгтэй хүнтэй үйл ажиллагаа, аль биесний үйл ажиллагаа болоод гэрээ байгуулах хэрэгтэй гэдэг ингээ банкны данстай авах хэрэгтэй гэдэг шаардлага гарцаагүй шүү. Тэгэхээр яг энэ суурь философийн дагуу хөөгд логикийг нүцэх юм бол тэр заавалчгүй нэг юм 5 хүн нийлдэг, 10 хүн нийлдэг байх шаардлагатай шүү. Өөрөөр хэлбэл иргэний нийгмийн үйл ажиллагаа бол хамтрагдах бай. Гэтэ тэр хамтын үйл ажиллагааг нэг хүн ч зохицуулж байна. Яг тэгэхээр одоо Монголд явуулж байгаа үйл ажиллагаа явуулж байгаа төрөмс авлууд дийлэнх нэг за дээдл нэг 10 орчим хүн юм те. Би судалгааны нарийн тогноос мэдхгүй. Тэг бүх тоог. Гэхдээ товчхонтой бол тийм хүний нөөцтэй салбар бол бас биш. Гэхдээ тэр цөөн нөөцөөр их ажлыг амжуулдаг буюу тэр зохион байгуулагч нь бол бүртгэлийн асуудал, зохион байгуулалтын асуудал. Тэгэхээр яг иргэний нийгэм гэдэг зөвхөн иргэний нийгмийн байгууллага гэдэг юм төрөмс байгууллага гэж хязгаарлаж ойлгох хэрэггүй. Маш өргөн үрээтэй. Одоо найзтайгаа нийлээд хэдүүлээ маргааш уулна гарах уу те. Эсвэл за яг энэ нэвтрүүлэгт орсон хүмүүсээр хэдүүлээ нэг уул руу алхах чиг. Тэгээд маргааш найзуудаа дагуулаад тэр хэдүүлээд нэг юм асуудлыг энийг шийдэх гээд нийлээд нэг оролдвол яах вэ гэвэл энд иргэний нийгмийн үйл ажиллагаа өрнөж байна гэсэн. Тэр нэг фракц чинь бас иргэний нийгэм байна шүү дээ. Бүртгүүлээд явах юм бол байгууллага болоод явчихж байгаа гэдэг л ийм ойлголт. За дараагийн би нэг чухал асуулт руу ормоор байна. За тодорхойлтыг ойлголаа. За тэгэнгүүт нөгөө бизнесийн салбарт бол нөгөө зах зээлийн хэмжээ, эрэлт нийлүүлэлт гэж ярьдаг те. Мэдээж бодиттой эрэлт байж иж нөгөө талдаа тэрийг хангах нийлүүлэлт нь үүсдэг. Тэрэн шиг манай одоо Монголын дотоодын маань яг иргэний нийгэм, хувь хүний эрхийн орон зай те иргэний нийгмүүд ажиллах зайлшгүй байх ёстой, ажиллах ёстой гэдэг би бодит шаардлага. Тэ одоо бидний нөгөө тунхалсан арчил хүний эрхэд аюул занал учруулж байгаа, эрсдэл үүсгэж байгаа зүйлийн те төлөө тэмцэж байгаа одоо энэ байгууллагууд яг бодиттой тийм шаардлага нэг байна уу? Ягаад би нэг асууж ийм гэхээр яг шулуухан асуугаад би гентэй гонтоо гэж одоо нэвтрүүлэгч энэ зүгээс дүгнэж байна. Сайн нэртэй ч төрийн бос байгууллагууд гэдэг сааруулж их байдаг. Одоо ингээл уулуурхаа шантаажилсан, яасан ийсэн те. Эн чинь нөгөө талдаа мөрөөрөө явж байгаа магадгүй тэр 5-10 төрийн бос байгууллага нийтээр ингээ хамаад за энэ худлаа идан гараа те хүнээс одоо мөнгө ямар нэгэн аргаар авдаг, тэг өөртөө яадаг, баяждаг гэдэг юм яриа яваад байгаа аахгүй юу? Тэгэхээр ер нь манай энэ дотоодын зах зээл хідэн иргэний нийгэм төрийн бос байгууллага байдیں۔ Тэрнээс яг үнэхээр үлгэр жишээ те бусдынхаа төлөө саяны хэлдгээр гишүүдтэй үйлчлээд олон нийтийн сайн сайхны төлөө ажиллаж байгаа нь хэн байна гэдэг тал дээр та бүхэн. Тэгээд хамгийн сайн болон хамгийн муу кейсийг хуваалцаж сайн нь яагаад сайн яваад байгаа, муу нь яагаад ямар алдаа гаргаад ингээд багхгүй болоод мөнөртэй болоод байна. Яхаас өмнө саний асуулт аюул сонирхолтой санагдаад бид нар жишээлбэл хувийн хвшлийг амжилтгүй дампуурсан хувийн хвшил байдаг. Аюул амжилттай одоо хідэн те 40 хүнд ажлын байр болгоо явж байгаа хувийн хвшил байдаг. Тийм гендэж би гондооч би тийм ч хувийн хвшил байх хэрэгтэй хэрэггүй юу гэж хизээж асуудгүй те. Эсвэл төр ч гэсэн одоо юу гэдэг төр нь сайн муу янз бүр үйл ажиллагаа явуулдаг төр байх хэрэгтэй гэж асуудгүй. Тэгвэл яагаад өнөөдөр бид нар төрийн бус байгууллага сайнтай муутай төрийн бус байгууллага ер нь байх ёстой юу, яаж байх ёстой гэд энэ бас айгүй тийм анханасаа тодорхой хэмжээнд bias гэх юм уу те гадуурхсан чим шиг тийм бас үнцэг яваад байдаг байхгүй. Тэгэхээр энэ дэвсгэр дээр та өөрсдөө бодлоо олцвол зүгээр. Би албаар өдөж асууж байгаа. Аха зөв. Итгэл үнэмшилтэй байна гэдэг бол хамгийн хүний чухал суур ирэх байхгүй юу тийм ээ. Хэрвээ итгэл үнэмшлээ ингээд тэр хүн алдчих юм бол чөлөөтэй тэр нөгөө ардчилсан нийгмийг одоо бид нар чинь хүмүүлэг иргэний ардчилсан нийгэм байгуулад байгаа шүү дээ. Тэн дээр итгэл үнэмшилтэйгээр өөрийнхөө одоо үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээд өөрийнхөө хийж байгаа зүйлээ танилцуулаад хийх гэж байгаа зүйлээ яриад бусдтай эвлэлтэн нэгдээд юм уу ганцаараа ингээд үйл ажиллагаагаа ингэж явуулаад ингээд явж байгаа асуудал чинь л яалтчгүй нөгөө нэг тэр хүмүүсийн өөрөө тэр нь чөлөөтэй байхад илүү одоо төрөөс өгж байгаа хамгийн
том боломж ингэж үүсэж болох байхгүй юу? Тэрнээс биш ямар нэгэн байдлаар цензуртэйгээр та одоо тэдэн хүнтэй үйл ажиллагаа явуулна шүү. Та заавал тамга тэмдэгтэй байж үйл ажиллагаа явуулна шүү. Эсвэл та энэ чиглэлийн имийг ярихгүй шүү. Та эсвэл та тэр байгаль орчны чиглэлээр газар нутагт нь ингээд байдаг юм ухаас эндилээд ингээд байж хатан чив чимээг тэр тех бахаа энэ төрөөс ингэж байгаа юм чинь зөв л байх гэдэг агуулгаар ингээд ээж болохгүй л байхгүй юу чинь тийм ээ. Тэр хүн өөрөө ихтгэл үнэмшлийн үндсэн дээр бидний одоо бэлчээр ус те одоо өнөө үе болоод хойч үед маань ийм сөрөг үр дагавар гарах юмаа гэдэг юм а итгэлтэйгээр ингэж хэлж байгаа энэ асуудал чинь л өөрөө айгүй чухал үн цэнтэй асуудал байхгүй тийм ээ. Тийм учраас үүнийг нь чөлөөтэй байлгахын тулд одоо те төрөөс болвол тийм ээ хүмүүсийнхээ шүүмжлэлийг хүлээж авдаг тийм ээ. Тэрэн дээр нь үнэлж тэрнийг нь цааш нь үйл ажиллагаа болоход нь анхаардаг тийм ээ. Ямар хүмүүс яг юуг яриад байна уу гэдэгт нь илүү анхааралтай ханддаг байхаас биш тийм ээ. Ямар нэгэн байдлыг нь боомлно шүү. Тэгэж тийм хэрвээ ингэхгүй бол тийм хууль гаргана шүү. Хэрвээ ингэж ивэл энэ асуудлыг чинь бид нэр одоо 20 шүү. Тийм гих маягаар ингэж нэг айлгас хүрдүүлсэн ч юм уу. Эсвэл одоо ямар нэгэн байдлаар тийм хүний эрхийн наад захын ийм хандлагагүйгээр тийм ээ хүмүүстэй ингэж хандж болохгүй байхгүй. Тийм учраас тэр боломжийг нь илүү ингэж өргөн олгож байгаа нь тийм бид нар одоо нөгөө ардчлалынхаа үнд зүйлд одоо хүрчвэн цаашдаа бид нар бол одоо хүмүүнлэг иргэний арчилсан нийгэм байгуулах энэ боломжууд бол шат шатаараа ингэж явж гинэ гэж үзэх юм үндэслэл болно л гэж ингэж би бодож байна тийм. Статистикийн мэдээг харах юм бол 32 мянган төрийн өмсөй бол 2021 оны байдлаар 32 мянган. За тэндээс үйл ажиллагаа явуулж байгаа нь 12,562 гэсэн. 12. Тэгэхээр үлдсэн 20 мянган нь бол ямар нэг байдлаар үйл ажиллагаа явуулаагүй зогссон хаагдсан ч гэдэг юм те. Тийм ангилт гэсэн. Тэгэхээр яг идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 12 мянгад үзэх бол энэ миний бодлоор бол тийм их гайхаад авах тоо шүү дээ. Монголд өөрөө хэдэн компани үйл ажиллагаа явуулдаг юм гэвэл адил. Онцлог хэлэхэд төрийн бүс байгууллага гэхлээр ингээд нэг юм хуулиас гадуур дураараа бүх юм байдаг гэдэг зүйл шиг. Яг компанитайгаа адилхан бид нар чинь тайлан авахдаг, нийгмийн татгалаатуулдаг, татвараатуулдаг. Хэрвээ тэр нь асуудалтай байвал тэрийг хаах, боох, торгох бүх боломж нь өндөр маань төрдөл яг адилхан байна. Тэгэхээр одоо таны асуултанд хамгийн сайн нь муу нь ингээд нэг жишээ авснараа энэ яриад нэг нотогдохгүй байх гэж бодсон. Би онцлог хэлэхэд төрийн бүс байгууллагууд бол нөгөө төрийн маш их ачааллыг жишээлбэл хөнгөвчлж байдаг. Яг тэгэхээр хэдүүлээ бодъё л тоо. Сүүлийн 30 жил ингээд шилжилтийн үеийн тэр дундаа хамгийн хүнд хэцүү цаг үеийг хамгийн хэм зүгэл хүүхдүүд те орхидчихсэн. Эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын салбарууд дээр ямар байгууллагууд ажиллаж байсан гэхээр за талбарт бол орон нутгийн төрийн бүс байгууллагууд бичээд ажиллаж байсан. Гол ханд зөвлөгчд нь жишээлбэл олон улсын байгууллагууд, олон улсын төрийн бүс байгууллагууд ханд зөвлөгч байж байсан. Тэгэхээр өнөөдөр тэр үеэ даван тулсан нэг түүхэж гэсэн бид нар бас нөгөө ой санамжтай байх нь бол бас зүг баг те. Ингээд тасралтгүй мөнгөтэй байсан юм шиг, тасралтгүй боломжтой байсан шиг бүх талаа бас харж тэ энэ төрийн бүс байгууллагуудыг тэг хязгаарлах нь бол буруу. Төрийн бүс байгууллага бол байгаль орчин, эрүүл мэндийн боловсрол одоо юу гэдгийг спорт бүх чиглэлд ажиллаж байна. Гэхдээ төр магадгүй яг энэ үүргээ бүгдийн супер 100% гүйцэтгээд одоо энэ байгууллагууд хэрэгцээг болж магадгүй. Гэхдээ хизээч төр өөрөө энэ орон зайг нөхөж чадахгүй нэг үүргийг төрийн бүс байгууллагууд гүйцэтгэдэг. Тэр нь төрийг өөрийг нь хянах буюу засаглалын хяналтыг хэрэгжүүлдэг тийм чиглэл байдаг. Өнөөдөр тэрнээс салнаа гэж байгаа бол тавчхандаа одоо бид нар бодъё л өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэдэн хүн хараад тус байгаа юм бэ те. Тэр бүгдээрээ дотор тооцоолдог. Одоо гэтэл өөрөөр хэлбэл эрх баригчдыг шүүмжилдэг дуурдаг бүх орон зай хомигдож эхэлж байна. Бодит байдал дээр. За гэтэл үгэнд нь ордгоо ямар нэг байдлаар нээлтгэнд нь ордгоо нэг хэсэгхэн газар үлдэж байгаа нь засаглалыг хяндаг шүүмжилдэг, төсвийн шүүмжилдэг те. Хяналт хийгээд байдаг. За тийм байгууллагууд. За тэр дотор сайн ч байгаа муу ч байгаа. Гэхдээ энэ чиг үүргийг өөрөө төр хязгаарлах гэдээ оролдох юм бол тэгээд иргэний нийгэм гэдэг маань ер нь байх боломжгүй болчихсон. Яг тэгэхээр иргэний нийгэм бол төрийн оролцоогүйгээр иргэд өөрсдийнхөө сайн сайхан амьдралын төлөө үйл ажиллагаа явуулах тэр орон зай. Явах юм бол утгаараа диктатур болсон нь шүү дээ. Товчондоо ерөөсөө тэсэглээ. Тэр өөрөө бас тэр нөгөө нэг үүрэгтэл ахгүй тийм ээ. Иргэний нийгмийн байгууллагыг хөгжүүлэх тийм ээ, сайжруулах, үйл ажиллагааг нь амар тайван явуулах энэ боломжоор хангах хэрэгтэй. Тийм тул тийм саад болохгүй байх хэрэгтэй тийм ээ. Тэрнийхээ хажуугаар миний бодлоор бол тэгж боддог байхгүй. Ингээ юм хийгээл ингээл янз янзын юмнууд ингэж яваад айгүйх дарамттай ингээд төрийн бүс байгууллагууд ингээд ажиллаж шүү дээ тийм ээ. Тэрийг нэг төр ингээд дэмжиж тэднийг нэг байраар чулхнаа хангаж өгөөд тийм ээ. Тэгээд байраар хангасныхын төлөө тэд нэр төрийн карманд ингээд ороод тийм үйл ажиллагаагаа хийхгүй болцохоогүй байхгүй юу да. Тийм ээ. Тийм учраас төр бол тодорхой хэмжээнд дандаа шудраг эсийг тогтоож хүний эрхийг цаашд нь улам илүү сайжруулъя гэдэг агуулгаараа байнга иргэний нийгмийн байгууллагыг бол дэмжиж явах хэрэгтэй тийм үүрэгтэй шүү дээ. Тийм учраас тэр үүргээ ингээд хэрэгжүүлэхгүй байгаа явдал нь бол төрийн бүс байгууллага, төрийн байгууллагууд саяны асуултаа жоохон сунгаад хоёр бүсгүйгээсээ нэг юм аргумент явдаг л да төрийн бүс байгууллагатай холбоотой. Ялангуяа сонгодог жишээ нь нөгөө ганц шахлангийн ичидийн орон. Тэгээ тэн дээр ингээд
энэ хүүхдийн төлөө тэр байр байшин барьж аж төрийн хийх хэрэгтэй ажил шүү дээ тий. Хэдэн хүмүүс өмнөөс нь орж ирээ төрийн өмнөөс хийгээ. Тэгээ энэ нь ингээд цаашаа жишг болчих юм бол төр нь одоо тэр асуудал руу анхаарлаа улам сул хайдаг болоо. Угаасаа ингээд явж итлэн хитэн сайхан залгаж гарч ирээд бидний өмнө ажлыг өмнөөс нь ингээд энэ ч угаасаа буруу жишг тогтоод байгаа юм уу тий гэдэг нөгөө талдаа яг өөрөө чи хэлдгээр ингээд орхигдсон хаягдсан тий нийгмийн шилжилтийн явцдаас хэн нэгэн санаачл хийж байгаа харин ч одоо арчил амьдагаа баталгаа гэж маргадаг. Тэгвэл аль аль нь одоо бас авах юм байгаад байгаа юм. Аль аль нь бас буруутгаж боломжгүй байна. Тэгвэл энэ хоёрын зохистой харьцаа гэдэг юм уу тий? Тэр юм нь яг ямар ах хэвээр. Та одоо бас олон улсад нэлээд судалгаа яадаг ажилтдаг хүн бусад улсууд яаж гин амар зай бас энэгээр сүүлүүдээс нэлээд идэвхтэй ингээд ажиллаж байгаа. Яг ингээд бас хэлэх мессеж нь юу вэ? Яг одоо шил нэг олон улсад хэлэхэд дөрвөстэй жишээ айгүйх яригдчихэж байгаа байхгүй юу? Одоо Европ руу тэ Итали ингээл бид нэр мэдээгээр үзэл далаа гатлал бөө юм болол. Тэгэхэд тухайн төр нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байхад тэр хүмүүсийн одоо суур хэрэгцээ бүх юмд хариу өгж байгаа ганцхан төрлийн байгууллагууд төрийн бас байгууллагууд олон улсын байгууллагууд болчиход байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь хамгийн одоо хүний авшин тогтнох амьдрах одоо тэр нөхцөлд хэн гарч ирж тусалж ийна сонгож ийна гэхэд төр сонгаагүй төр нь хамаг юм хаацсан энэ хүмүүс бол хууль бус гэд байждаг. Тэгэхээр нэгдүгээр тэр бол харагдчихин гэсэн үг те. Тэгээд одоо Монголын жишээн дээр гэх юм бол одоо энэ сайн төрийн бас байгууллагууд ер нь төрийн бас байгууллага өөрөг юу гэдэг асуусан. Ганц нэг жишээ дуртахад тодорхой жишээл хэлвэл зөвөрсөн нэгдээд сонсч барлаа тийм ус. Жишээлбэл шилэн дансны тухай хууль шүү дээ 2014 оны. Энэ бол маш олон жил иргэний нийгэм байгууллагууд одоо төлсөн авснаа нийт иргэд төсвөө хянана нээлттэй нийгэм форум ч гэдэг юм уу одоо манай үргэлжлэн гэсэн судалгаа эдэр хийгээл олон жил явж иж энэ шилэн дансны тухай хууль гарсан. Энэ хууль гарснараа өнөөдөр бид нар тэр авилгын тухай асуудал юу гэдэг бүх энэ сенсац жаад бас энэ хууль байгаа ачаар одоо тэр уурхаад баг тэр бомоор байлаа нүзээ бурхан барих чи центр гэж шуугаад газар тойрох. Өчнөө бол ийм асуудлууд илэрч байна. Яг тэр хэрээрээ түрүүж хэлсэн нөгөө энэ төрийн бас байгууллагын тоо хэтэрхий олон байна уу, бага байна уу, их байна уу гэдэг асуултан дээр ерөнхийдөө олон нийтээс ингэ судалгаа авахад танд ямар асуудал тулгарч ийн вэ гэхээр асуудлын жагсаалт дуусахгүй. Эдийн засгийн өвлмэн байгаль орчин одоо юу гэдэг хизээч дуусахгүй асуудлууд байгаа байхгүй. Тэгэхээр түрүүчийн нөгөө ганжглан гэл ярьсан, эд шидийн орон гэж ярьсан шиг энэ нэг хүн одоо нэг байгууллага ч юм уу сайн дурын үйлс хийгээд филантропийн те хүмүүлийн үйлс хийсэн нь төрийн үйл ажиллагааг үүсгэж байгаа биш. Энэ бол нөгөө хин нийлээд нэг нэгээ 0 болгодог одоо юм тэгшгэл биш. Нийлээд хоёулаа нэмэх гээд улам дээшээ явдаг юм. Тэгэхээр энэ филантропийн үйл ажиллагаа ихсэх нь бол одоогийн яг төр хурч чадахгүй байгаа нөхцөлд бол зөв. Тэгэхдээ энэ одоо энүүгээр явнаа гэж төрөөсөө шаардлага хайчна гэсэн үг биш. Яг өөрөө ч асуулт яг санал нийлж байна л да. Нэг сайн муугийн нэг нэр хэлээд өгч хоёр нэр. За яг жишээ болгоод ярих юм бол зөндөө олон жишээнүүд байна. Жишээлбэл гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль анх гэр бүлийн хүчирхийллийг гэр бүлийн одоо хүчирхийлэл гэж үздэггүй, эрүүгийн хэрэг тооцдоггүй байлаа шүү дээ, тий. Тэгээ энэ дээр бол жишээлбэл хүчирхийллийн эсрэг үндэсний төв гэдээ байгууллага маш их хүчин чармаалт 20 жилийн хүчин чармаалттай гаргаад сүүлд нь ингээ шин залуу байгууллагууд нь өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд хөөрхөн зүрхнүүдийн аян гэл ингээ байгууллагууд нэмэгдэж орж ирж төрд нөлөөлөл хийж те ажлын хэсгийнхэн гишүүдэд нөлөөлөл хийж иж энэ хууль батлагдсан. Гэтэл нэг гишүүн бол тэнцээ эхнэр морь хоёроос хардаа нэг те зохиод авахд юу нь болтгүй ингэж хэлээд бүр твиттерээр дайруулж исэн түүх саяхан шүү дээ тий. Гэх мэтчлэн. Тэгэхээр одоо бол ингээд эхнэр нь нөхөр нь эхнэрээ ч юм уу за одоо хүүхдийг хүчирхийлэх хүүхдэд гар хүрэх энэ төр бол ингээд айгүй хатуу хуйлтай болцсон. Тэг ямар ч гэсэн энэ дээр арга хэмжээ авдаг болцсон. Энэ бол иргэний нийгмийн ач тус төрийн бас байгууллагууд хийж байгаа. Дээрээс нь бүх нийт боловсролын төлөө гэдэг эвсэл байна тий. Энэ эвсэл бол боловсролыг төлбөртэй болгох те боловсролын салбарыг хөвчлөх айгүй олон оролдлогууд дээр 12 оноос хойш эхлээл гишүүн 30 эдэн гишүүн байгууллагатай нийлээл ингээл акцууд хийгээд дандаа зогсоодог боловсролын яамтай дандаа тулж идэг те боловсролын яамыг буруу шийдвэр гаргах цаг мөчтөнд дандаа хойш ингэж татж идэг те ингэжиж үдээ зэрэгтэй манай Монголын хөгжил үдээ зэрэгтэй байгаагийн гол шалтгаан боловсрол үн төлбөргүй байгаа гэх байхгүй. Гэтэл ингээд Кембрижийн боловсрол руу оруулах гал те нөгөө баян ядуугийнхаа заагийг улам нэмэх оролдлогуудыг маш олон удаа хийж ирсэн. Энийг зогсоож ирсэн.
манай байгууллага бол жишээлбэл сонгууль дээр иргэний нийгмийн ажиглалтыг хийдэг те сонгууль шудраг босно уу үгүй юу гэдэг дээр яг үнэхээр асуудал үүсэх юм бол хайнаа хаглах хамгийн гол үүргийг бид нар гүйцэтгэдэг. Маш бага нууцаар маш их юм хийдэг. Сонгуулийн тухай хууль дээр ингээл нээлттэй нэгэн форумтай хамтраад дандаа саналууд өгч идэг те. Одоо сонгуулийн тухай хууль нэлээд боловсронгуй болчиход байгаа нь бас ингээд манай залуучуудын байгууллагуудын хийж байгаа ажлууд гэдэг юм сайн жишээнүүд бол ингээд явж байна. Муу жишээг бол би одоо энэ хууль зүйн сайдын өөрийнх нь нэр цохоод хэлэх гээд хэлж чадахгүй байгаа байгууллагууд муу жишээ нь болчоод бид нарт ингээд төвөг өчрүүлээд байгаа юм болов уу гэж бодож чинь тий. Гадны улс төрийн сангуудаас яасан элчин сайдын яамдуудаас мөнгө аваад өөрөө аялцсан ганц нэг гишүүн байна гэж саяхныхаа нэг ярилцлаган дээр хэлсэн шүү дээ тий. Тэгэхээр тэр бол муу жишээ байх. Тэгээд тэрийг асуудал гэж өөрөө төр үзэж байгаа учраас хууль зүйн яам үзэж байгаа учраас одоо энэ төрийн бус байгууллагын тухай хуулийг шинжилэн найруулах гад зүтгээд ээж магадгүй те. Гэхдээ нөгөө тодорхой өрөвслийг дарах гад антибиотик хэрэглэдэг шүү дээ те. Гэхдээ тэр хэсэг газарт нь үйлчлэх зөв антибиотикийг олж уухгүй болвол битүү антибиотик уучих юм бол мөөгөн цөртөд үхэн эзтэй те. Яг тэр шиг ингээд жирийн хэвийн байгаа сайн ажиллаж байгаа байгууллагуудыг ингээд устгах оролдлого хийж гин гэж хараад байгаа. Ганц нэг жишээн дээр үндэслээд те. Үнэхээр асуудал байгаа бол улс төрчдийн халаасны байгууллагт асуудал байна те. Магадгүй янз бүрийн нөгөө намын те холбоотуудад асуудал байж магадгүй те гэдэг юм уу ийм асуудлууд байгаа. Тэр нь муу жишээ үнэхээр болж байна. Гэхдээ үнэхээр муу жишээ байгаа бол үнэхээр сайдад энэ асуудлыг шийдэх хүсэл зориг байгаа бол энийг гаргаад дэлгэж ярих хэрэгтэй те. Нэр усын хилээд хичнээн төрөний асуудал үүсгэснийг хилээд Монголын төр ажиллаж байгаа те тагнуул ажиллаж байгаа санхүү татвар сангийн яам бүгд ажиллаж байгаа хууль зүйн яам ажиллаж байгаа гэдгээ бид нарт ил тод харуулах хэрэгтэй байхгүй. Гэтэл харуулахгүй ингээл бөөрөн хилэл бүх төрлийн бас байгууллага болохгүй байгаа юм шиг яриад тийм тэгэл одоо зэгцэлгүй болохгүй төр энийг зэгцэлдэггүй те. Төрийн бас байгууллага иргэний нийгмийн талбарт ажиллах сонголтоо иргэд өөрсдөө хийгээд тэрэн дээр төр зөвхөн бүртгэх шаардлагатай тохиолдолд тэр тагнуул магнуул юмнууд нь ажиллаж явах ёстой болохоос ш тэ хаах татан болгох ажлыг төр заавал ингээл ил тод сенсацлал бүх байгууллагыг болохгүй байгаа юм шиг ярьж байгаа нь өөрөө цаагаараа үүгээр далимдуулаад тодорхой хуулиуд дээр хяналт тавьдаг, тэ саналаа хийлдэг, засаглалын түвшинд ажилладаг байгууллагуудыг хумих орлогыг жинхнээсээ хийж ийн л гэж хараад байна. За одоо яг гол асуудал руу орж байна. Яг нэвтрүүлгийн цаг тал өнгөрцөн байна. Одоо яг бид 30 минут байна. Сайхан би халуу. Зовлон жаргалаа сайхан яриа. За одоо хэдүүлээ яг энэ нэвтрүүлэг хийх болсон үндсэн шалтгаан руугаа ормоор байна. Сая яг амарсаа хэллээ. Одоо энэ төрийн бус байгууллагын эрх зүйн орчныг одоо сайжруулна гэд хоёр өөр хуулийн төсөлтэй сангийн тухай болон тэр нэг нь юу байлаа? Холбооны гэдэг хоёр бүр ингээд хуулийн төсөл нь гарцсан. Би яг энэ уншаал сууж илаа. Тэгээ баг байнгын хороо энтрээр орцсон гэсэн үү тий оны өмнө тий одоо ингээ их хурлаар батлагдах гад. Тэгэхээр миний хоёр асуулт асуугаад тийм нэгтгээ таад хариулчаарай. Эхнийх нь яг амар цагийн хэлсэн дээр ямар байна л да. Сая яг энэ ковидтай холбоотойгоор аюул олон тусгай хуулиуд гарсан төр зургийн тий ганцхан Монгол биш бусад улсад. Одоо тэгээд энэ эргээд аюул их шүүмжил дагуулж байна. Ковидыг далимдуулаад нэр бүхий хэсэг бүлэг хүмүүс ч юм уу тий өөрсдөр давуу эрх олгоод ингээд яалаа нийгмийн тэгш бус байдлыг шудраг бус байдлыг үүсгэлээ гэдэг. Нөгөө талаараа би бас Батцуугаарт дээрээс нөгөө юун дээр байгаа Төв Азийн иргэний нийгмийн байгууллага дээр би ч бас иргэний нийгмийн шүү бордд нь байдаг. Тэгээ бид нар бас хоёр ковидын өмнө хуралдахад бас онлайнаар хуралдаж байхад ковидын үеэр бас ковидыг далимдуулаад бас зарим улсууд хэвлэл мэдээллийн эрх чөлөөг далимдуулж одоо нухчин дарж байна гэдэг репортууд гарч ирсэн. Тэгэхээр тийм хардалт байна гэдэгт би бас санал нэг байна те. Гэхдээ тэрийг хэдүүлээс тодорхой одоо жишээ фактаар батлуул их зүгээр байна те. Нөгөө талаас одоо ингээ та бүхэн ингээ сая ярихад ингээл бас болохгүй байгаа юмнаас илүү болж байгаа юм аяг их вэ шүү дээ. Одоо Аазтай хамгийн анх тэр хүний эрхийг тунгалсан л гин те. Тэр юм бас болоод ажиллаж байгаа л гин. Одоо тэгээд болоод байгаа юм шиг байгаа юм дээр яагаад тэгээд энэ гинт бужигнаад энэ хуулийн өөрчлөлт ингэн тэгнэ гэдэг юм гараад ирсэн. Эдгээр яг цаад үндэслэл нь юу юм бол хуулийн төсөл санаачлал та нар бүгдээрээ мэдж байгаа. Энэ тэгээд батлагдах ёстой хууль юм уу эсвэл хуучнаараа байх ёстой юм аа яагаад гэдэг асуулт тамаар. Яг энэ асуултанд хариулах өмнө суурь бас харах хэрэгтэй гэж бодож байна. Цаг үеийн нөхцөл байдалтай. Яг сүүлийн үед бас нэлээд судалгаанууд ер нь 2009 оноос хойш хийсэн судалгаануудыг харахад үндсэн статистикийн орон зүйн арчлалын талаар иргэдийн санал бодлын судалгааг харахад ерөөсөө төрд итгэл энэ улсын хурал засгийн газар шүүх засаглал те итгэл бүр эрс буурсаар ирсэн. Одоо л иргэдийн төрд итгэл бол маш доогуур байгаа. Тэр ковид бүр ер нь буурсаар ирсэн. Сүүлийн хамгийн сүүлд манай сая танилцуулсан нэг олон нийтийн санал бодлын судалгаагаар
улс төрийн намууд шүүх засаглалын байгууллагууд хамгийн бүр доогуур хэдхэн одоо тэн сэтгэл ханамжтай хүмүүсийн тоол маш бий. За ингээд ер нь төр дэтгэх итгэл буурчлаа. Гэтэл нөгөө талдаа төр маш их ингээд эрх мэдлийг төвлөрүүлсэн нэг нам одоо тий олон жилийн турш эрх мэдлийг эдийн засгийн капиталаа бий болгоцсон. Улс төрийн капиталаа бий болгоцсон. Тодорхой хэмжээ одоо хүмүүн капиталаа бэлдээж явж байгаа янз бүрийн ерний нийгмийн зарим хүмүүсийг оруулдаг ч юм уу өөрсөндөө. Ингээд одоо ямар капитал тэр одоо эрх мэдлэлнүүдэд үлдэж байна вэ гэхээр нийгмийн капитал хүмүүс хоорондоо эвлэлтэн нэгдэх, бие биендээ итгэх, бие биенээ дэмжих нийгмийн капитал, үзэл санааны капитал. Одоо яг цэвэр те тухайн одоо хүмүүсийн өөрсдийнх нь түрүүн болж хичээлсэн итгэл үнэмшил гэдэг. Тэгэхээр яг энэ хоёр үлдсэн капитал руу одоо нэлээд тийм шуурхай дайрсан байж болзошгүй юм эрсдэлтэй зүйл залтууд энэ шинэ хуулийн дээр явж байгаа. Тэгээд яг миний бас гайхаад байгаа юм юу гэхээр 2017 оноос хойш энэ хуулийн одоо шинжилсэн найруулгын асуудал яригдаад байгаа шүү дээ. 5 жилийн турш маш бүр тууштайгаар энэ ингээ яваад байгаа байхгүй. Тэгээд яагаад бусад одоо иргэд нь хэлээд шүү дээ бид нар окей иргэний нийгэм бол дараач асуудлаа бид нарт номер 1 авилгын асуудлаа шийдмээр байна те энэ өчнөө олон энэ суур бөхсөн засаглалын асуудлаа шийдмээр юм гэхэд яагаад тэр хуулиуд тэр асуудлууд руугаа ингэж тууштай дайрахгүй мөртлөөгөөсөө зөвхөн энэ иргэний нийгмийн асуудал дээр дайраад байгаа юм бэ гэдэг юм нэгдүгээрт орон зай эзлэх гээд байгаа юм уу хоёрдугаарт яг ямар учиртай юм бэ одоо ингээл наадан болж байхад хүртэл артиклууд явж ис сошиал медиагаар ингээл тасралтгүй бүр тэрэн шигээ ингээ соёнгийн гэрүүлдэг бусад үүргээ хүлээдэг байсан бол одоо хөгжил бол маш хурцтай л хонцл байна тий одоо энэ хоёр бас асуудлыг тавьмаар юм л да. Ингээ тууштай яваад байгаагийн шалтгаан нь одоо мэдгүй би энэ хуулийн нөгөө хэрэгцээ шаардлагыг үнэлэх одоо тийм хуулийг хийх хэрэгтэй юу төрийн бас байгууллагын тухай хуулийг шинжилэн найруулвал ямар заагур зүгээр вэ энэ төр гэсэн судалгаануудыг санал болгосон судалгаануудыг харсан л та. Тэгээ тэн дээр бол тэр анхны 17 онд хийгдсэн судалгааг харахад ерөнхийдөө Оросын иргэний нийгмийн заагур зүгээр юм шиг тий. Тэгээ энэ хуулийн дээр байгаа иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөл гэдэг зөвлөл нь байх нь оновчтой юм шигээр ингээд уншигдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь тэндээс санаа аваад хууль зүйн яам төслөө биччихүү. Эсвэл ерөнхийдөө нөгөө санаандаа тохируулж хуулиа захиалж юу мэдэхгүй л дээ тий. Тэр арын процессыг бид нар мэдэхгүй. Гэхдээ ямар ч гэсэн яг цэвэр одоо хараат бусаар ажилдаг иргэний нийгмийн байгууллагыг төлөөлж ярьж байгаагийнхаа хувьд бол Монголд төрийн бас байгууллагууд иргэний нийгмийн салбар иргэний орон зай хүчээ тэлж эхэлж байгаа. Ардчилсан улс гэдэг утга учраа ойлгож эхэлж байгаа. Тэгээ нөгөө ирийн цэн, эмийн цэнд хүрдэг болвол яг тэр нөгөө цэндээ хүрж байгаа жилүүд болж ин л да одоо 92 оноос хойш гэ бодглохлоор чи яг 30 нас хүрж байгаа ч юм уу те. Төрийн бас байгууллагын тухай хууль бол 97 онд батлагдсан. Тэгэхээр яг ингээ насанд хүрж байгаа учраас ийм чадвартай болж эхэлж ин л да хүчтэй ингээд зүгээр ингээд юу гэх хөөсөч өмжилдэггүй те. Зүгээр ингээд уурлаад пост бичиж байгаа юм шиг бичдэггүй дандаа судалгаатай, нотлохоотой, дүн шинжилгээтэйгээр тэгээд ингээд дандаа шийдлийн санал болгож ингэж оролцдог болж эхэлж байна. Тэгэнгүүт тэр үед одоо төр айж эхэлж байгаа юм болов уу гэж тий. Хүчний баланс алдагдах гад байна тий. Тэгэхээр нөхдүүдийг юугаар боомлж болох вэ гэхээр гаднаас санхүүжилт авдаг гэдгээр нь боомлчээ тий. Энэ хуулийг хийж хязгаарлалт тогтооё. Ерөнхий сайдын дор засгийн газрын дор аваад ирье гэдэг тий. Бүртгүүлэхийн төвөгтэй болгоё тий. Санхүүжилтийн механизмын төвөгтэй болгоё. Төрийн хяналтанд авчрахгүй бол эдгээр арай их гарч байна. Гэхдээ энийг хийхийн тулд ингээд ярихлаар иргэний нийгэм хүчтэй болж ингээ ярих юм бол иргэд ойлгохгүй тий. Харин ч илүү эсэргүүцэлт агуулна. Тийм учраас улс төрчидтэй холбочё тий. Нутгийн удирдлагууд, яасээс намын залуучуудын, эмэгтэйчүүдийн холбоод дээрээс нь төрийн бас байгууллага нэртэй ихтэй сургуулиуд, эмнэлгүүд байгаагаар нь гаргаж ирж гэж ярих юм бол сэвх юм бол иргэдэд таалагдах өнцөг байна гэж хараад маш тактиктайгаар ингэж сэвж гин гэж би бол одоо хараад байна л да. Удаан ингээд дүн шинжилгээ хийж харж байгаа учраас тэгэхээр иргэний нийгэм хүчтэй болж байгаа учраас энэ дээр хумих оролдлого бол гарцаа авахгүй яваад байгаа юм байна гэж би бол харж байна. Тийм. Тэгээд яг улс төрийн намуудтай холбоотой асуудлуудыг шийдвэрлэж байгаа юу гэвэл бас үгүй байна. Энэ хуулийн дээр ямар ч тийм зүйл залт байхгүйгээр ингээ явж байна л гэж харж байна. Энэ дээр тодтогт үлцэн ирж очноос би бас тэр нэг хуулиудыг харж байхад миний ойлгосноор бол сая гүйлгээ харахад төрийн бас байгууллагуудыг яг ийм тодорхой чиглэлүүдэд хувааж ах шүү. Тийм өгчээр шууд категориор. Тэгээд дээрэс нь шаардлагыг нь одоо байгаас нэлээд өндөр болгож байна.
төрөөс ангид ажиллах ёстой гэж нэг заалтан дээр заасан мөртлөө дараагийн бүлэг дээр юу лээ? Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих төрийн зөвлөл гэх чиг байгуулаад дараагаар нь ерөнхийдөө ажиллах тухайч байх шиг. Дээрээс нь сан дээр бол хамгийн багадаа 10 сая төгрөгийн бэлэн мөнгийг байршуулна энэ. Энэ нь өөрөө ингээ баг кампани, төрийн өмчт кампани шиг бүр ингэж уншигдаад байгаад байгаа юм. Тэгэхээр энэ хоёр хуулийг аягүй сайн мэдж байгаа хт хоёр маань хамгийн эрсдэлтэй заалтууд нь юу вэ? Энэ хууль цаашаа явах ёстой мó явах ёсгүй мó? Яагаад? 1997 оны онд бүтлэгдсэн төрийн өмс байгууллагын тухай хууль. Тэр хууль дээр бол төрийн өмс байгууллагуудыг үндсэнд нь хоёр л ангилж. Нэг нь бол гишүүдэд үйлчилдэг, нэг нь бол нийтэд үйлчилдэг. Өөрөөр хэлбэл ерөнхийдөө хоёр л ангилдаг гэсэн. Бусад зохицуулалтаа бол тухайн төрийн өмс байгууллага өөрсдөө дөрмээр зохицуулах боломж явуулж гэсэн. Өөрөөр хэлбэл хоригсноос бусдыг нээлттэй орхисон гэсэн. Тийм ч учраас Монголын иргэний нийгэм бол маш олон өнгөтэй, маш олон төрөлтэй болж ингэ салгаж өгдсөн. За энд алдсан ч бий, хонсон ч бий. Гэхдээ би онцлоод хэлэхэд яг иргэний нийгэмд ажиллаж байгаа зорж ажилласан энэ төрийн өмс байгууллагууд энэ салбарыг нэг самарсан гэхээс илүүтэй улс төрийнхний самарсан нь бол хавгүй илүү байна. Одоо төрийн өмс байгууллагуудыг олон улсаас хандив тусламж авлаа тий. Гаднаас мөнгө авлаа, Монголын дотоод асуудалд нөлөөллөө гэд. Иргэний орон зайд дотоод асуудал гэж ингэж ангилж бүр орж ирж байна. Тэгээ би бүр энэ дээр онцлоод хэлэхэд олон улсын байгууллагуудаас гаднаас зээл тусламж хандиваар авч ицсэн мөнгөний тооцох юм бол төрийн гаднаас олж ицсэн мөнгөний хажууд бол төрийн өмс байгууллагуудын гаднаас авсан хандив бол өстэй нөгөө тоглоомор гэдэг чинь том өрөөнд тавч шийдсэн байдаг тийм нулимсэн юм шиг гэдэг яг тийм л хэмжээ. Одоо ковид үеийн санхүүжилтээр хараа л да тийм. Төрийн өмс байгууллагууд нөгөөтэйгөр төр өөрөө энэ дээр үүргээ гүйцэтгэх хэрэгтэй. Төрийн өмс байгууллагуудыг зөвлөмжих хэрэгтэй. Та нар энэ байгууллагуудаас хандив тусламж авч болно. Энэ байгууллагуудаас авч болохгүй. Тэрийг өнөөдөр төрийн өмс байгууллага болон өөрсдөө таниулан байгууллага биш шүү дээ тийм. Тэр байгууллага хаанаас санхүүжснийг мэдэхгүй нийтэд тустай үйл ажиллагааг санхүүжүүлнэ гэдэг нээлттэй зарласан маань тэнд материал өгөөд төсөл хэрэгжүүллээ. Тэр болгоны мэдэх боломжтой учраас тэр өөрөө энэ дээр хяналтын механизмаа сайн ажиллуулах боломж нь бол байна. Өнөөдөр энэ шинжилж хуулийг холбооны эрх зүйн байдлын тухай, сангийн эрх зүйн байдлын тухай болгож оруулж ирэхдээ нэг бол холбоо бол, нэг бол сан бол гэдэг шаардлага тавьсан. Өөрөөр хэлбэл одоо маш олон спорт байгаа шүү дээ, тийм. Олимпийн гэтэл танах нэг бол хөлбөмбөг тоглол, нэг бол сагс тоглол. Юун үндэснээ бүхтэй, юун талбайн теннис вэ? Юун гүйлт вэ те? Хоёр л зүйлийг тулгуур. Өөрөөр хэлбэл хоригдсноос зөвшөөрснөөс бусдыг хоригдж. Уул нь энэ эрхчлөлөд дарчсныг юм бол хоригдсноос бусдыг зөвшөөрж байгаа шин. Өнөөдөр бол энэ бол ерөөсөө ийм дарамгүй нийгмийн л зохицуулт байхгүй. Тэгээ өнөөдөр өөрсдөө тэрийг яаж одоо улайран хамгаалж байгааг нь харах юм бол энэ бол өөр ингэ зориудаар хааж явах гэсэн байна уу гэдэг тийм л хардлага бол өнөөдөр толгойлж байна. 1900 яамнаас бас зарим гишүүдийг энэ үг хэлэхэд ураад ядсан ирээгүй. Тийм ер нь бол нэг аливаа хууль тэ тогтоомж гаргахтаа бол нөгөө өргөн олонныхон саналыг авах тийм ээ. Тэр дундаа одоо яг тэр тухайн одоо үйл ажиллагааг зохицуулах тэр хуулийг бол ботхон тэр ажиллаж байгаа сайн мууг нь мэддэг хүмүүсийн тийм ээ. Энэ өөрсдийнх нь одоо оролцоо тэднэрт нь одоо тэр хуулийн талаар өөртөө ямар бодолтой байгаа яагаад тэр нь тийм ээ. Энэ хэрвээ ингээд төрөөс гаргаж байгаа энэ юм нь юу нь яагаад болохгүй байгаа. Тиймийн тулд бид хууль тогтоомжийн тухай хууль гэж ингэж гаргасан шүү дээ тийм ээ. Тэгээд хууль тогтоомжийн тухай хуулиар бол угаасаа тодорхой хэмжээнд нөгөө өргөн олонд саналыг авах хэрэгтэй. Тэр нь айгүй бодиттой байх хэрэгтэй байхгүй тий. Тэрнээс биш зүгээр нөгөө яг бид нөгөө бодит ардчлалыг одоо хөгжүүлнэ гэхээс биш зүгээр нөгөө тэгсэн ингэсэн гэдэг юмар ингэж халахвчлаад тийм ээ. Юмдаа яг үнэн тэр бодиттой байдалд нь ингэж гаргаж ирлгүүгээр тухайн хүмүүсийн дуу хоолойг ингэж сонслохгүйгээр тийм ээ. Өөрсдөө яг тийм байх хэрэгтэй, юм байх хэрэгтэй гэдэг энэ агуулга тулгаж ингэж ивэл тэгээд бид нар нөгөө түрүүний хэлсэн нөгөө үндсэн хуулийнхаа гол зорилттой гол юунд бол бид нэр хүрч чадахгүй шүү дээ тийм ээ. Тэгээ хоёрдугаар бол бид нэр нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орон тийм ээ. Тэр тийм ч учраас бас маш олон улсын гэрээ конвенцуудад нэгдээд орчихсон тийм ээ. Энэнийхэн төлөө одоо бид нар тодорхой хугацаанд нэгдсэн үндэсний байгууллагын гэрээний хороодод очиж тайлагнаж байгаа тийм ээ. Одоо засгийн газраас очиж тайлна тавиа түүний хажуу талд нь одоо иргэний нийгмийн байгууллагууд тийм ээ. Хүний эрхийн үндэсний байгууллага ч гэсэн одоо хажууд нь илтгэлээ явуулаад ингээд хамгаалаад тэгээд тэндээс ирж байгаа зөвлөмжүүдийг бол одоо хэрэгжүүлнэ гэдэг ингээд үүрэг
аваад тэндээс ирж байгаа зөвлөмжүүдийг яг энэ хэсгийг бол манай засгийн газар хэрэгжүүлнэ гэдэг ингээд үүрэг авчихсан тийм ээ. Тийм учраас бид нар бол олон улсын өмнө хүлээсэн үүргээ нэр төртөөгөр биелүүлэх хэрэгтэй. Нэгдүгээр. Хоёрдугаарт бол бид нар яг иргэдийнхээ одоо төрийн бас байгууллагынхаа үйл ажиллагаанд нь зохицсон улс орныхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж болох үст тийм ээ. Энэ хүчийг бол бид нар ямар нэгэн байдлаар дараад тийм ээ ингээд байх биш харин дэмжиж тийм ээ ашиглаад ингээд улс орноо хөгжүүлж цааш нь одоо бодиттой ардчлалыг бий болгоход бол хувь нэмэр оруулахад энэ айгуу чинь чухал хууль. Тийм учраас энэ дээр бол ямар нэгэн зүгээр л нэг хоёр тал аливаа хүний эрхийн асуудлыг сөргөлдөөнөр асуудлыг тийм амжилттай шийддэг түүх ерөөсөй байхгүй тийм ээ. Тийм учраас аль болохоор ойлголцсон бие биенийг сонссон тийм ээ. Яагаад болохгүй байгаа гэдгээ тов тодорхой яг хэлсэн тийм ээ. Бид нар энэ талаасаа ингэж болохгүй байна. Тийм учраас та нарын энэ хэлээд байгаа чинь үндэслэгүй байна гэдэг юм нотлоод тийм ээ. Үндэстэй байгаа бид нар ийм саналуудыг ингэж тавьж байгаа чинь ийм үндэстэй тийм ээ гэдэг юмнуудаа тов тодорхой ярьж хоёр талаас нөгөө хоорондоо зөвшөлтсөж байж энэ асуудал бол одоо бодиттой хэрэгжих суурин тавигдах байхгүй. Тэрнээс бид нар нэг нь эсэргүүцээд нэг нь ингэсээр агаад нэг хуйлтай болчихъя тийм ээ одоо хүчтэй. Гэтэл тэр хэрэгжих үү тийм ээ. Энэ хэрэгжихдээ ямар их хүндрэл учрах вэ? Тэгээ хэрэгжихгүй ингээд хэрвээ яваад байвал ямар их хор хөнөөл манай Монгол улсын хөгжилд гарах вэ гэдгийг бид нар бас бодит байдалд ингэж үнэлж үзэх хэрэгтэй л байхгүй юу тийм ээ. Баярлалаа. Энэ хууль холбооны тухай, холбооны эрх зүйн байдлын тухай, сангийн эрх зүйн байдлын тухай гэж явж байгаа тийм. Нийлээд бол төрийн бас байгууллагын тухай шинжилсэн найруулга. Тийм. Тэгэхээр 97 оны бол болохгүй байгаа учраас шинжилэн найруулж байна гэж хэлэх гээд байна тийм. Тэгэхээр 97 оны хууль маань шинжлэх хэрэгцээ шаардлага байгаа юу гэвэл байгаа. Хууль зүйн яамтай санал нэгдэн манай энэ хууль төгс хууль, сайн хууль бол биш. Гэхдээ тухайн цаг үедээ үүргээ маш сайн гүйцэтгсэн. Одоо ийм олон мянган иргэний нийгмийн байгууллага үүсгэн байгуулахад бэрхшээл учрахгүйгээр бүртгүүлээд байгуулж болж ийн гэдэг чинь энэ хууль маш сайн үүргээ гүйцэтгсэн хууль. Гэхдээ ямар хэрэгцээ шаардлага, шинжлэх хэрэгцээ шаардлага байгаа вэ гэхээр төр татвараар дэмжих те татврын хөнгөлөлт олгох, үйл ажиллагаанд нь мөнгөн дэмжлэг бус те ийм тодорхой тийм одоо үйл ажиллагаагаа явуулах орчныг бүрдүүлэхүйц тийм дэмжлэг үзүүлэх хэрэгцээ шаардлага байгаа болохоос биш одоо энэ хууль дээр байгаа шиг өөрчлөлтүүд хийх шаардлага бол байхгүй байгаа учраас бид нар сайжруулж чадахгүй бол одоогоор нь үлдээгээч гэж хэлээд байгаа байхгүй юу. Нэм сайжруулж чадахгүй ардчлаасаа юм ухарсан хүний эрхийн ухралтууд хийх юм бол хуулийг оролдох хэрэг байхгүй шүү дээ тий. Гэтэл нөгөө талд болохоор түр дэмжих гээд байхад та нар ингээд өөр юм яриад ингээд. Тэгээ сая дондоо гишүүний хэлсэнчлэн хууль тогтоомжийн тухай хууль гэж байгаа. Тэрийг мөрдөж бид нар шинэ хуулийн шинжилсэн найруулгыг хийх ёстой. Гэтэл энэ хууль тогтоомжийн хуулийн одоо зүйл залтуудыг зөрчсөн өргөн хилцүүлэг явуулаагүй. Ялангуяа эрх ашиг нь хөндөгдөж болох бүлгүүдийг суулгаж агаад хилцүүлэг хийгээ саналыг аваад тусгаад хариу өгөөд ингээд удаан хилцүүлэг явах хэрэгтэй. Гэтэл хууль зүйн яам оролцуулах төдий те тодорхой нэр хүндтэй гайгүй хүлээн зөвшөөрөгдөг 1-2 байгууллагыг оролцуулж байгаа юм шиг нэрийн ажлын хэсгийн жагсаалтанд оруулчаад нэг онлайн хурал тэгээд дахиж оролцуулаагүйгээр шууд улсын хурал руу өргөмөрсөн байхгүй. Энэ бол айгүй бүдүүлэг ёс зүйн үйлдэл болчихж байгаа гэсэн үг те. Тэгээд эрсдэлтэй заалтуудыг хэлж ийн ФАТФ-ийн зөвлөмжийг бид нар бариад одоо 39 зөвлөмжийг хэрэгжүүлсэн. Одоо нэгийг хэрэгжүүлээд энэ хуулийг баталчих юм бол 40 зөвлөмжийг 40-үүлэн энэ хэрэгжүүлсэн улс болох нэ гэд манай хууль зүйн сайд яриад байгаа. ФАТФ нь болохоор нөгөө мөнгө угаах терроризмтай тэмцэхтэй энэ асуудал дээр юм санал зөвлөмж өгдөг тодорхой аргачлалыг өгдөг олон улсын байгууллага тий. Тэгэхээр энэ дээр бол ФАТФ харин ч иргэний нийгмийн байгууллагуудад болгоомжтой хандахыг зөвлөсөн байна. Мөнгө угаадаг нэрийдлэр те энэ сайн ажиллаж байгаа байгууллагуудаа нухчин дарчихвээ та нар энэ дээр болгоомжтой байгаарай гэж хэлсэн байхад энийг өөрсдийнхоороо мушгингуй уйлж нэгдүгээр тайлбарлаж байгаа. Хоёрдугаарт нөгөө олон улсын санхүүжилттэй холбоотой юм ярихлаар төр өөрөө айгүй их олон улсын яг бидний санхүүжилт авдаг газруудаас санхүүжилт авдаг байхгүй. Дэлхийн банкнаас буцалтгүй тусламжууд, зээлүүд те за тэгээд олон улсын байгууллагуудаас бүгднгээс нь авдаг. Одоо Швейцарын хөгжлийн агентлагаас маш олон том хөтөлбөрүүд байна. Америкийн нэгдсэн улсын хөгжлийн хөтөлбөрөөс байна, тэ улс төрийн сангуудаас байна, Австралиас байна, Германаас бүр ингээ бүгднгээс нь авдаг байж яг тэндээс нь л бид нар авж байгаа гэдгийг аягүй сайн ойлгож тэ энэ нэвтрүүлэг үзэж байгаа иргэд бас ойлгох хэрэгтэй тэ. Авж байгаа гэсэн тийм их юм ерөөсөө биш. Тийм авж байгаа нь бүр тодорхой зорилготой, хяналттай, тайлан тооцоотой тийм байдаг юм аа. Энэ олон улсын байгууллагуудаас чинь олон улсын байгууллагууд төрд санхүүжилт өгөхдөө магадгүй
яам гэдэгт нь итгээд засгийн газар гэдэгт нь итгээд ямар нэгэн критерий байхгүй өгчдөг гэж магадгүй. Төрийн бас байгууллагууд энэ сангуудаас энэ олон улсын байгууллагуудаас мөнгө авахын тулд маш өндөр стандартыг давж иж авдаг байхгүй. Түүнээс биш ингээд зүгээр нэг юм дураараа гүйлгээ хийдэг байгууллагад өгчдөг юм аа гэд тий. За тэгээ хуулийн этгээдийн бүртгэлийн асуудал үүснэ. Энэ хууль батлагдах юм бол энэ бүртгэлийн асуудал үүсээд 2 жилийн дотор бүх төрлийн бас байгууллагууд холбоо сан болж бүртгүүлэхдээ орон нутагт одоо уг нь аймагуудад тий хөдөө орон нутагт төрийн бас байгууллагууд ингээд бүртгүүлээд ажиллаж эхлэх хандлага нэмэгдэж байгаа байхгүй. Энэ бол шууд хомигдно. Ягаад гэвэл тэр өндөр шаардлагуудыг хангахгүй. Сан байлаа гэхэд 10 сая төгрөг байхгүй. Тэ? Юу хөдөө байтал хотын төрийн бас байхгүй. Тийм. Тэгээд холбоо боллоо гэхэд ингээд нөгөө удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, хяналтын хороо мороо гэд бүрэлдэхүүний аягүй өргөн болгоцсон байгаа. Чадахгүй. Нэгээс 2 хүн л орон нутгийн төрийн бас байгууллага ажиллаулдаг. Санхүүгийн системийн даахгүй тий. Тэгээд Монголын үндэсний нэгдсэн гэдэг үг ашиглахгүй гэж. За ингээд нэрэн дээрээ бүгд унана. Тэгээд арай гэж нэг юм даваад гараад ирлээ банкн дээр очиод хэрэгдэл үүснэ гэдэг ингээд бөөн асуудлууд үүснэ. Тийм учраас маш олныг үнэхээр цэгцлэх гэж байгаа. За дээрэс нь улс төрийн намын үйл ажиллагаа явуулж санхүүжүүлэх, хэрэгжүүлэхийг хориглоно гэх. Тэгэхээр бид нар одоо манайх шиг ч юм уу, танайх шиг ч юм уу тийм байгууллагууд юу гэдэг тодорхой хуулийн төслүүд дээр ч юм уу санал хэлж болохгүй. Энэ нь улс төрийн намын үйл ажиллагаа. Тийм. Энийг шууд энүүгээр хязгаарлах эрсдэл айгүй өндөр харагдаж байгаа тий. Сонгол Монгол дээр сонгогчдын боловсрол энтер гэж ажиллах бүр огт боломжгүй болох юм шиг байна. За түрүүн та нийтийн сан хэлсэн. За гадаадын тусгай албад түүний халахвч байгууллагуудад тэднээс мөнгө угаадаг байгууллагуудаас санхүүжилт авахыг хориглоно гэсэн байна. Энэ дээр бид нэр таньж мэдэх боломжгүй яг үнэндээ болгоомжлын төр хийх ёстой болохоос бид нар үүрэг хүлээгч биш гэдгийг айгуу сайн ойлгох хэрэгтэй тий. За мэрэгжлийн холбоотой давуу эрх олгогдсон байгаа энэ хуулиар. Тийм одоо төрийн үйл ажиллагаанд хяналттай авах, санал хийлэх, хэрэгжүүлэх, үнэлгээ, дүгнэлт өгөх мөх энэ эрх нь болвол мэрэгжлийн холбоодод байгаа. Тэгэхээр энэ цаагаараас мэрэгжлийн холбоодын ашиг сонирхолд үйлчилж байгаа хууль байх магадлал айгүй өндөртэй. Тэгэнгүүтээ холбоо ч нөгөө нийтийн сайн сайхны төлөө ажиллах. Холбоонд бол нэг мэдээлэл олж аваад түүнийг түгээх за яг байр суурь илэрхийлэх юм хэрэгтэй гэж байна. Бусдаар бол ирэх байхгүй болчихж байгаа. Нөгөө жилийн өмнө л нүүдэл шийдэлд орсон нэвтрүүлгийг үтсэн. Тэгээд тэр хуульч залуу хэлжээс тэр нөгөө нийтийн сайн сайхны төлөө гэдэгт юуг оруулах уу гэж ихсаалт гаргаж байгаа гэдэг. Тэр бол бас арай л тий. Тэгээ хууль тогтоомжийн тухай хууль захиргааны тий харин тий захиргааны ерөнхий хууль одоо нийтийн сонсголын тухай хуулиуд энэ төр дээр байгаа оролцооны боломжууд айгүйх байгаа тий. Бид нар чинь нийтийн сонсгол хийгээд шууд төлөөлөгчдийг цуглуулж болно. За энэ хуулиудын боломжийг ашиглаад нөгөө морь унаач хүүхдийн эрх ашгийг хамгаалсан тий. Дүнжин гараа уралдаа нэг зогсоогоо засгийн газрыг шүүхт өгөөд ялсан тохиолдол байна. Энэ минь бол ингээ бүгд боломжгүй болоод зөвхөн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах боломжтой болох юм шиг. Тэгэхээр нэг иймэрхүү хязгаарлалтууд бий болох гээд байна гэдгийг тийм хэлсэн. За нэвтрүүлгийн маань цагт босоод яг 10 минут үлдсэн байна. Би тэгээ яг сүүлийн гол асуултаа тамимаар байна. Бас нэг гол биш гэх юм уу? Тэгээ нэгтгээд нэг ус цагийн юмнад ячээ. За асуудлууд аягүй тодорхой ярьлаа. Та бүхэн асуудлыг хаанаа байгааг мэдэж байна. Бараг шийдлээч бараг ихнээс ингээ ярьж байна. За тэгвэл яг бодиттой та нар өөрсдөө тэр хууль тогтоох дэд байгууллагын дарга нь, их хурлын дарга нь одоо өөр хэн байдیں۔ Тэ байнгын орооны дарга нь яг шийдвэр гаргадаг, бодлого тодорхойлдог хүн байсан болвол яг өнөөдөр хамгийн түрүүнд ямар үйлчлэг хийх байсан бэ? Яг энэ яригдж байгаа асуудал дээр. Ер нь бол улс орон одоо хөгжиж тий ингээд бусад улс орнуудын нэгэн адил хөгжилтэй орнуудын нэгэн адил одоо хөгжих гол боломжийг бол би юу гэж хардаг вэ гэхээр энэ хүний эрхийн байдлыг байнга сайжруулах тий энэ бодлого хууль тогтоомжуудаа үргэлж анхаарах хэрэгтэй. За хоёрдугаарт бол яалтчгүй энэ хүний эрхийн хандлагыг бол төрийн байгууллагын ажилтнууд эргэн хэмж бай тий энэ хүний эрхийн хандлага бие биений хүндлэх бие биендээ тий бодтой энэ асуудлуудыг гаргаж ирдэг. Тэрнээсээ одоо асуудлуудаа гаргаж шийдвэрээ ингэж гаргаж тавьдаг. Энэ ингээд айгүй тийм энгийн юм шиг мөртлөө айгүй чухал юм юу байхгүй юу тийм ээ. Тийм учраас альч бодлого тодорхойлдог альч нам яг энэ хүний эрх гэдэг бол ерөөсөө л хинтэн шамаагүй тийм ээ. Одоо 4 жилээр ч 8 жилийн циклтэй ч ингээд ажиллаад ингээд явж байгаа хүмүүсийн хүний эрхийн бодлого тийм ээ. Бидний одоо олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг ийм үүрэгтэй шүү. Эннийхэн дагуу ийм хуулийг ингэж гаргасан шүү. Тэгээд хуулийг хэрэгжүүлэх тал дээр хуулийн удирдлага болгож хэрэгжүүлдэг явдал дээр л илүү их анхаарах хэрэгтэй. Тийм. Гэтэл бол манад
айгүй олон сайхан хуйлууд байдаг. Тийм ээ. Гэтэл энэ ингээд нэг сайн хэрэгжиж өгдөггүй байхгүй юу? Тийм ээ. Тэгэхээр тэрний цаас шалтгаан нь юу вэ гэдгийг бид нар олж илрүүлж гаргаж ирэх хэрэгтэй. Тэгээд түүнийг хэрэгжүүлээд ингээд явах юм бол бид цаашдаа алдаа оноо нь эндэн байна. Энийгээ ингээд засаж ингээд залруулахад шаардлагатай байна гэд тэгээ ер нь том баг сайд жирийн ажилтан гişийн байхгүй хүний эрхийн талаарх энэ гол суурь зарчмууд хүний эрхийн биел гэдэг нь юу юм? Ер нь хүний эрх гэдэг чинь зүгээр л ингээд ярихад нэг энгийн юм шиг мөртлөө цаагаараа асар их өргөн боломжийг хүнд олгож байдаг. Хэрвээ тэрийг нь хончвол асар их одоо алдагдал боломжоос нь ингээд татгалзуулж байдаг ийм төвхтэй асуудал шүү гэдгийг ингэж байнга анхаарах хэрэгтэй л гэж ингэж боддог. За маш их баярлалаа. Их хурлын дарга сууж байна. За ярьлаа. Их хурлын дарга. Их хурлын энэ төсөл чи яг хуу засгийн газраас орж ирж байгаа л та. Тэгэхээр засгийн газарт байгаа бол. Гэхдээ яг хуу зөвхөн нийт нийгэм эдийн засгийн байдал ингээд нөлөөлөлүүдэд тооцох юм бол би яг оронд нэрсэн бол огцормоор л байна. Ер нь бол манад хуулиуд бол би тийм амар муу гэж хэлэхгүй. Манай төсөлд хуулиа биелүүлэх хэрэгтэй. Жишээлбэл манайх төрийн бас байгууллага. Тэгээд бид нар бол жишээлбэл парламентын ардчлалыг бэхжүүлэх гэдэг одоо ерөнхий тийм том зорилготой. Парламентын өөрийнхөө сонгосон парламент хөдөлгөөлөгчийг ямар үйл ажиллагаа явуулж байгааг нь яг үндсэн ажлын буюу тухайн хүний эрсийг хуулийн төсөл төгсөн саналыг нь санаачилж ажилласан хуулийг нь гих зэрэг ингээд парламентын гишүүнийхээ мэдээллийг харж болдог юм нээлттэй талбар хөгжүүлж байгаа. UIHM ингээд ороод үзвэл. Гэтэл жишээлбэл бид нэр улсын хурал руу та бүхэн одоо бидний төлөвлөж байгаа улсын хурлын гишүүд хөтөлбөрийн тухай хуулийг батлаад жишээлбэл ямар санд өгсөн бэ? Дэмцэн юм уу, татгалцсан юм уу, оролцоогүй юм уу? Тэр мэдээллийг нөгөөч ихлээр өгдөг. Тэгээ 2 жилийн хугацаанд бид 4-5 удаагийн өсөлт өгöd дандаа татгалцаж байгаа. Нээлттэй багс. Хуулаараа нээлттэй багс. Ерөөсөө л тэрийг бол өгөх боломжгүй. Одоо ингээд архивд ороод хамгийн сүүлд бол архивд ороод танилцж болно гэж. Өөрөөр хэлбэл тэр хуулиар хэлтэд байгаа хуулиа биелүүлэхгүй л одоо ингээд зүгтэж байна. Тэгэхээр яг одоо байгаа эрх хөрөгчдийн хувьд бол ерөөсөө хуулиар биелүүлэх хэрэгтэй. Хууль тогтоомжийн хуулиа биелүүлэх хэрэгтэй. Тэр хуулийг батлуулахын тулд оролцогчдын оролцоог хангах хэрэгтэй, иргэдээс асуух хэрэгтэй, судалгаа хийх хэрэгтэй. Тэр бүхэн өнөөдөр ерөөсөө хэрэгжихгүй л байна л та. Тэгэхээр ер нь хуулиараа явах юм бол энэ бол бас оролцоогоо анх юм бол тийм муу урд нь бий бол хүрэхгүй байх гэж бодож байна. Тэгэхээр тэр процессыг дахиад эхлүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт энэ иргэний нийгмийн асуудал, төрийн бас байгууллагын тухай асуудлууд яг шууд хувь хүний амьдралд ингээд нөлөөлж байгаа мэт тэр харагддаг учраас магадгүй олон нийтийн анхаарлыг татаж чадахгүй байж магадгүй. Гэхдээ нөлөөлөл нь бол маш хортой. Товчхондоо бол арчлаас ухарсан 2-3 давлгаа гэж за судлаачид зарим дөрөвч гэж үздэг. Ингээд үзэхлээр бол өмнө нь бол одоо тогтолцоогоор бүрэн иргэдэг цэргийн дэглэм тогтдог юм байсан. Одоо хамгийн сүүлийн давлгаа бол яг үндэ арчлалын институтуудыг унгаах, тэдэнд итгэх итгэлийг унгаах замаар явж байгаа. Одоо шүүх нэр үндгүй байна, тийм. Бараг ийм бүтэн сурталхуулга яваад нэр үндэ нь унгааж идэг, тийм. Төрд итгэх итгэл доогоор байна. Одоо ингээ иргэний нийгэмд итгэх итгэл төрийн судлаачтай л гэж. Одоо ингээ дахиад унгааж байна. Тэгээд товчхондоо ингээ бүх төрлийн ингээ итгэлүүд унаад ирэх юм бол ерөнхийдөө тэгэл тогтолцооны хямрал гэж нэрлэдэг. Тэгээд сүрэл гэж зарим нь жоохон сүртэй нэрлэдэг. Тийм л зүйл рүү нэр хүндтэй институтууд ч надад цэрэг аймынхан байл шүү дээ. Тэгэхээр эн чинь бас нэг ийм зүйл рүү л одоо хүрч байна. Тэгэхээр би бол иргэдийг магадгүй нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүсийг энэ талаар нарийн ойлголттой биш байж болно. Сонирхтгүй байж болно. Гэхдээ ер нь нэг жоох эрхчлөөндөө хайртай байвал те. Нэг жоох амар тайван амьдрмаар байвал те. Хин нэгэн ирээд өөрөө чи юу ихийг нэг их тийм хууль зөрчиг байх чиглэлдээ зар дарамтлаад ахааргүй баймаар байвал ер нь энэ хууль дээр анхаарах хэрэгтэй. Эрхчлөөндөө бас нэг жоох анхааралтай авах хэрэгтэй. Тэг би одоо дахиж ярих боломж олдохгүй байх гэ би нэг мэдээлэл уншаад гэж. Энэ 1913 оны үед олноо өргөгдсөн 3 дугаар ан гэдэг тэгэхээр ерөнхий сайд Намнын сүрэнгийн захиалгаар буюу одоо даалгавраар Жамсрангийн цэвэн гэж үнэвчсэн улсын эрх гэж ном. Энэ бол одоо анхны үндсэн хууль батлахад үндсэн хууль ямар байх юм бэ гэдгийг судалж бичижсэн. За тэр номын харьяатардын хувийн эрх гэж бүлгийн нэг зүйлийг уншиж байгаа. Энэ болохоор өөрөөр хэлбэл 100 гаруй жилийн өмнө Монголын төр одоо бид цаашдаа яаж хөгжих вэ гэдгийг ингэж харж ирсэн байна гэж. За хүмүүс альва айж явдлыг гүйцэтгэх одоо бүтээхийн тулд би жоох нэг орчин үеийн хэллэгт оруулаад жоох найруулга уншиж. Одоо нэг хуучин хэллэг байдаг тийм. Саналаар олон хүмүүс нийлээд хоршоо, нам, хилтэс одоо юм байгууллага байгуулах хэрэгтэй. Гагцхүү тэрслүү хорлолтой санаа агуулах юм юмыг бол байгуулж болохгүй. За гадаадын олон хүчрхэг улсад, хөгжингүй улсад бол элдвийн аж төрх, худалдаа арилжаа, эрдэмт туслах, улс төрийн хэргийг сайжруулах зэргийн зүйл төрийн хоршоо, нам, хороо, хилтэс маш олон байдаг юм байна. За нэгэн хүмүүний бие үйл хүрэлцэх ажлын явдлыг инхүү хоршиж, эвлэлтэн нийлж сая хүч хүрэлцэн чадах тул засгийн хэргийг шийдэх газраас ард түмэн тустай хоршоо намуудыг тэтгэн туслах ба за бусад хамаагүй хоршоо намуудыг хэдийгээр тусалж чадахгүй боловч
хориглохыг цээрлэмөө гэж. За тэгээд дээр ингээд ийм олон одоо жишээлбэл дараагийн нэгэн зүйл нь хүмүүн бүрд гагцаар буюу эсвэл бусад луга эвлэлтэн нэр нийлэн засгийн газраа хэрэг мэдүүлэх засгийн газартайгаа заалдах хэрэг байгаа гэж. 100 жилийн өмнө шүү. За тэгээд дээрх ч гисаасан хүний эрхүүдийг дарлах цаазлахгүйгээр мандуулан хэрэгжилж чадвал сая улс хүчрэх болно хэмээн мэрэгд номлочих вэ. За ингээд Монголын тулгар төр манд тогтолтгоо гэдэг. 110 жилийн өмнө ийм одоо Монголын төр ингээд цаашдаа өгч гэж хэлсэн. Өнөөдөр манай сайд нар төр өдөрт хүмүүс ч одоо 100 жилээс хурцсан байдаг юм уу те. Тэгээ энэ ой санамжийг бас нэг олж хараасаа л гэж бодож байна. Маш их баярлалаа. Хэрэг би одоо эрх мэдэлтнээс болж эрх мэдэлтнүүд ямар байгаасаа гэж хүсэж байна хэрэг. Тэдний гаргаж байгаа үйлдэл одоо энэ бүх сүүлийн хэдэн жил явж байгаа зөнцөн хуулийн асуудал одоо сүүл сенсац болж байгаа өчнөө олон гинт янз бүрийн хуулиуд энэ тэндээс гарч ирээд айгүй хурдан ингээд батлагдчихдаг. Энийний хортой юм нь юу гэхээр ардчлалыг одоо айжмаар ингэж мөхөх гэхэд хамгийн гол нөлөөлөх хүчин зүйлс нь улс төрчдийн энэ ардчилсан бус үйлдэлүүд хэв хэмжээ болж тогтоод дараачийн одоо асуудал яаж шийдэх, асуудлыг яаж дэвшүүлэх, яаж хэрэгжүүлэх юм жишг болж тогтдог нь ардчлалыг мөхөх үндэс болж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ одоо процесс энэ одоо жишээ төрийн бүс байгууллагын тухай хуулийг шинжлэх гэж байгаа нэрийн дор явж байгаа энэ жишээ нь яг саний хэлдэг энэ ардчлалыг мөхөх ёс зүйн хэм хэмжээ бол маш муу доогуур байг харуулж байна. Ерөнхийд нь хэлвэл яг тодорхой яг үйлдэл хийвэл гэвэл бид нар ингээд иргэний нийгэм гэл ингээд концепцийн үед ерөөсөө ойлголт бас зөрүүтэй энэ. Тэгэхээр хуулиасаа өмнө тэр төрийн бүс байгууллагын тухай бодлогоо гаргаач. Эхлээд нь бодлогоо гаргах хэрэгтэй юм аа. Тэгжиж дараа нь хуулиа гаргана. Тэгэхээр хуулиа төр байгаа зогсоогооч. Шууд одоо бодлогоо ярья гэдэг. Үзэл баримтлаа ярья гэдэг. Тэрийг хийх тийм шийдвэр. Гуравт нь аливаа нэг ийм хуулийн түрүүн хэлсэндээ нэмэхэд ерөнхийдөө судалгаа ерөөсөө хийхгүй байна. Судалгаагаасаа хийгээч, хилцүүлэхээ хийгээч гэсэн нэг ийм л гурван зүйлийг онцолж хэлмээр байна. Баярлалаа их хурлын дараад. Амарсаа. За би их ярьсан учраас маш тавч ярьж. Яг шийдвэр гаргах хүн байсан бол шүү дээ. Шийдвэр гаргах хүн байсан бол нөгөө улсын их хурлын тухай хуулийн 42-оос нөхдөөд өөрсдөө аваа эцэн штэ тий нөгөө улсын их хурлын гишүүд төрийн бүс байгууллагын удирдах албан тушаалд байхыг хориглоно гэсэн залтаа буцаагаад авцсан байхгүй юу? Тэгэхээр одоо ихний урал данаараа шүү. Тэгэхээр одоо улс төрийн бүс байгууллага байж болно болсон байхгүй юу? Нөхөд өөрсдөө орж ирэнгүүтээ энийг авч хайчаад байсан залтыг авч хайчаад одоо нэг худлаа ийм дүр хэсгсэн юм яриад ш. Тэгэхээр би энэ залтыг хамгийн түрүүнд буцааж оруулж ирэх те. Улсын их хурлын гишүүн ямар нэгэн төрийн бүс байгууллагын удирдах албан тушаал байж болохгүй гэдэг залтыг оруулна. Улс төрийн намын тухай хуулиа эхлээд хийн. Тэгээ улс төрийн намын хууль дээр улс төрийн намуудад тавьж байгаа стандарт өндөр байх юм бол магадгүй иргэний нийгэм дагаад стандартыг өндөрсгөж болох юм. Өөрсөндөө юу тавих юм бас хармаар байна тий. За тэгээ төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлогоо тодорхойлно. Тэгээ хууль тогтоомжийн тухай хуулийг яаж хэрэгжүүлдгийг яруу тодор харуулах байдлаар л ажиллах байсан гэж бодож байна. Тэгээд нөгөө Чехийн судлаач Клима гэдэг хүний ном байгаа шүү дээ. Тоталитар дэглэмээс гажуудсан ардчлал руу гэдэг ном бол яг Чехийн ардчлал бол яг Монголын ардчлал шиг тийм клиентийн системээр яваад байгаа нь айгүй тодорхой харагдаад. Тэгээд тэр номын хамгийн сүүлийн бүлэг дээр шийдэл хэсэгтэр манайхуу юу гэж хэлсэн гэхээр иргэний нийгмийг хүчрхэгжүүл, иргэний нийгэм чадвартай байж иж энэ гажуудсан ардчлал засагдах боломжтой гэж хэлсэн. Тэгэхээр ингэх байсан. Баярлалаа. За нэвтрүүлгийн маань цаг дуслаа. Тэгээд би нэг анх үдсэн асуултаар эхэлсэн бас үдсэн жижиг асуултаар дуусгамаар байна. Сая асуудлуудыг яриад ингээд айгүй их би мэдээлэл авч бас ингээд соёнгийг ярьлаа. Тэгээд та бүхнийг ичнэ болон амдаараа юм зөндөө мэднэ. Тэгээд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Өдийг хүртэл ингэж явж шаашаа чулаа ажил хийгээрэй. Тэгээд нэг тэр үдсэн асуулт юу гэхээр иргэний нийгэм л ингээд айгүй мундаг зундаг гэдэг юу ярьлаа шүү дээ сая те байх хэвээр. Тэгээд ажиллаж байгаа хүмүүс нь мундаг л да. Өөрсдийгөө нэг шүмжлээч гэвэл яг ямар point та нар хамгийн сул тойлоо юу гэж хэлэх байсан бэ? Яг өөрсдийнхөө ажиллаж байгаа зэр хувийнхаа ч за хувь гэхээр арай субъектив болох юм те. Ер нь байгууллага хийж байгаа ажлаа шүмжлээч гэвэл хамгийн дутагдaltaй талч байна. Тийм яг нөгөө нэг төрөл бүрийн өөр салбар хоорондын иргэний байгууллагууд хоорондын мэдээлэл солилцоо сүлжээ ялангуяа үе хоорондын одоо манай Ахмад үеийн одоо иргэний нийгмийнхэн залуу иргэний нийгмийнхэн хоорондоо одоо энэ хүчээ нэгтгэж бие биенээ хүндэтгэж Ахмадын залуучуудаа эднэр юм итгэхгүй гэдгүү нөгөөдөөс нөө баг бөмбөргээлтэй тэгэхгүй харин хүчээ нэгтгэж ингэж олон салбар дунд олон одоо энэ дэшээ доош үе хооронд нэгтгэх
Тэр бол зайлшгүй шаардлагатай юм байна. Тэгээ ер нь бол нөгөө түрүүн би бас хэлсэн те аливаа асуудлыг нөгөө сөргөлдөөнөөр ингэ шийддэг үү тийм ээ тийм тэгэхээр зэрэг энэ дээр бол ерөөсө талууд яг бодтой тулгараад байгаа асуудал дээрээ яг нүүр тулаад те ярилцаад тэгээ болохгүй байгаа зүйлүүдээ одоо гарсан судалгаанууд тийм ээ гарсан энэ асуудлуудыг олон нийттэй тов тодорхой ярьж олон нийтийнхээ саналыг авах тийм ээ энэ дээр олон нийтийн оролцоог хангах тэр оролцоонд тулгуурлаж асуудлыг шийдвэрлэх оролцоонд тулгуурласан бодлого хэрэгжих нь илүү нөгөө үнэтэй байдаг гэдэг энэ юмыг л ерөөсө удирдлага болгох хэрэгтэй. Тийм учраас энэ бол айгүй тийм одоо сүүлийн үед бол бүр юм сулбар болсон. Тийм учраас энийг бол эрчимжүүлэх хэрэгтэй. Зөвхөн одоо ганцаараа миний гаргасан шийдвэр ингээд дөрвөлээ гуруулаа гаргаад ингээд яасан шийдвэр байнга дээгүр сайн байдаг тийм ээ. Тийм учраас энийг бол оролцооны арга тулгуурлах энэ асуудлыг бол илүү төлхөө эрчимжүүлэх хэрэгтэй. Энэ бол бас алдагдаад байгаад би бас санаа зовлоо. Тийм. Нэгдүгээр төрөмс байгууллагуудын дотоод механизм хөгжөөгөө. Өөрөөр хэлбэл юм дотоод асуудлаа иргэний нийгмийн одоо орчиндөө шийдвэрлэх тийм чадамжаа өнөөдөр хүртэл бүрдүүлж байгаа. Нэгдүгüрт нь. Энэний шалтгаан бол ерөөсөө хөгжлийн зам нь төсөл тойрч хөгжиж ирсэн. Донор санхүүжүүлэгчийг тойрч бэхжиж ирсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл дундын асуудал хилцэх механизм байхгүй. Энээсээ үүдээд бид нар дараагийн асуудлуудаа шийдэж. Тэр нь жишээлбэл энэ эрхцэн орчин асуудал. Энийг ерөөсөө нийтлэхээр ямар байх тухай нийтлэг ойлголч өнөөдөр бүрэлдээх үс. Тэрийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 3 дугаарт нь санхүүжилтийн асуудал. Иргэний нийгмийн санхүүжилтийн асуудал бол иргэний нийгмийн байгууллагууд оршин тогтнох уугүй гэдгийг шийдэх хамгийн чухал. Өөрөөр хэлбэл энэ улс төрөө санхүүжээд байвал ямар үр дүнд хүрэх вэ? Компаниудаа санхүүжээд байвал олон нийтэд санхүүжих энэ систем өнөөдөр бүрдүүлэх хэрэгтэй. Олон нийтэд санхүүжиж чадвал сайн. Дөрөвт нь хамгийн чухал зүйл. Энэ иргэний нийгмийн сэтгэлгээний хөгжил гэдэг зүйл Монголд байхгүй. Өөрөөр хэлбэл иргэний нийгэм гэдэг бодмод очиадсаа бол нэгэн ойлголт, яаж ойлголтын дээр нэгдэг үгс. Тийм учраас иргэний нийгмийн чухал ач холбогдлыг бол ойлгохгүй мэдэхгүй. Энэ сэтгэлгээний хөгжил бол 30 жил гэж бас нэг талаас хаацалж болох. Гэтэ энийг бүрдүүлэхийн талаар байгууллагаар хамтрах юм бол энэ бол бас тийм хэцүү зүйл биш. Тэгээ тийм учраас хамгийн чухал зүйл нь ийм учраас иргэдний ойлголтын нийтний ойлголт учраас засгийн газрын маш буруу шийдвэрүүд гаргасан гэсэн тэрийг эсэргүүцэх юм ойлголт чадамжгүй байна гэсэн. Хэрвээ энэ ойлголтойсон бол нөгөө хүнээр ярил дархлаатай гэсэн. Вирус орж ирэхэд эсэргүүцдэг, буруутгадаг. Тэгжиж иргэний нийгэм хүчтэй. Иргэний нийгэм хүчтэй гэдэг нь хэдэн төрийн бас байгууллагын тухай биш. Олон нийт нь өөрөө тэрийг ойлгож, боловсрож, хэрэглэх чадамжтай байх тухай. За нэг ийм дөрвөн зүйл. Тийм. Гэхдээ энд бол одоо бидний үнэхээр бас хийж байгаа юм зөндөө байгаа. Тэр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. За мөрсөн. Манай гурав баг бүгдийн хөвчих шиг боллоо. Ерөнхийдөө бүгдээрээ санал нэг байна. Intergenerational dialogue ерөөсөө байхгүй. Би биендээ мэдлэг туршлага юмаа дамжуулахгүй байгаа нэг асуудал байна. Хоёрт бол баг нөөцөр маш их юм хийдэг те бүх юм руу орох гэж хичээдэг. Угаасаа нийгмийн шаардлага нь ч тийм байна. Бид нар дээр айгүй хачаа. Яг бол нуруугаа ахуулаад тийм ерөнхийдөө нуруугаа ахуулах талдаа байгаад байна. За тэгээд 3 дахь юм нь бол нөгөө арга барилын хувьд юу яагаад байна л да. Одоо сүүлийн үед чиг хандлага бол нөгөө constructive engagement гэж яриад байгаа тийм social accountability аль талаасаа би нэгээ сонсоод чиний асуудал миний асуудал гэж би рүүгээ шийдэхгүйгээр яг дундаа тавиад ярилцдаг маш бүтээлчээр хамтарч ажилладаг эерэг байр сууриас тийм бид хамт юу хийж болох вэ гэдэг өнцгөөс партнершип үүсгэж ярихгүй байна. Тэг яг нөгөө талдаа тэр нь төрийн бас хандлага байгаа байх. Иргэний нийгмийн зүгээс ч гэсэндээ одоо төрийг шүүмжилж хамтарч ажиллахдаа маш бүтээлчээр хандах байтал шууд болохгүй байна гэл те. Та нар чадахгүй байна. Та нар бидний ингэж ингээд юм нөгөө хохирогчийн өнцгөөс дандаа яриад хахаар тэр арга барил болохгүй байгаа дах шиг байна гэж би харж байна. Тэгэхээр энийг бас эвдэхийн тулд манай залуучдын байгууллага чадлаараа ажиллаж байгаа те. Төртөө маш юм найрсаг бүтээлчээр гэхдээ яг юм шийдэлд хүрж хамтарч ажиллах хэмжээнд бас 1-2 төвшин ахих хэрэгтэй байна гэж ярьж байна. За маш их баярлалаа. Би тэгээ нэвтрүүлгээ дуусгахаас өмнөөс товчхон нэвтрүүлгээ дүгнэе гэж бодож байна. Тэгээ бидний өнөөдрийн хүндсэн сэдэв бол яах аргагүй энэ ардчлал, хүний эрхтэй, иргэн хүний орон зай, тэгээ хувийн орон зай нэмэх нь одоо энэ төр олон иргэний нийгмийн байгууллагын засаглал, хувийн хвшил төрийн хамтын ажиллагаа, түншлэл тийм ээ. Энэний хамгийн том суурь болсон асуудал энэ. Манай залуу түрүү хэллээ. Яг ингээд шууд үр дүн мэддэхгүй ч гэсэн дунд бол урт хугацаанд айхтар эерэг болон сөрөг одоо үр дүн гарах магадaltaй юм чухал сэдвийг хөндлөө. Тэгээд нуухыг авах гээд нүдний сохлоо гэдэг нэг Монголын зөөр үг байдаг тийм. Тэгэхээр одоо байгаа та нар бүгдээрээ гээд авцаад хэллээ. Одоо байгаа хангалттай сайн хуулиуд байгаа тэрний хэрэгжилтэн дээр анхаарахгүй байжж хууль хэрэгжихгүй байна гэдэг нэрээр өөр шинэ хууль гаргах нь өөр айгуу очид дутагдaltaй байна. Тэгэхээр энэ хуулийн хэрэгжилтэн дээр анхаараач гэдэг чинь. Тэгээд түрүүний хэлдэг иргэний нийгмийн ач холбогдлыг
би баг хэвлэл мэдээлэхээс илүү иргэний нийгэмч өөрөө баг дөрөвдөх засаглал юм шүү те. Хэвлэл мэдээлэл 5 руу ордог ч юм яа те. Ийм утга учиртай одоо шалбогдолтой зүйлээ шүү гэдгийг бас үзэгчтэй ойлгуулахыг хичээлээ. Тэгээд хүний эрх ба иргэний эрхээ хамгаалах нь бид бүгдийн үүрэг. Тэгээд энэ одоо үүргээ биелүүлэх, сахиа хамгаалах нь угаасаа үргэлж бидний хамгийн эрх байх ёстой гэж би гэдэг үгээр нэвтрүүлгээ төгсгмөр байна. Эрхэм зочдтой маш их баярлалаа.